их entertainment үзүүлж байна. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Memo Эрдэс Premex компани мөрөөдлөө Memo-гоор бүтээцгээе малын эрдэс тэжээг. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч удаан эдлэгээ чанарын баталгаа дуу төргөө хотхон түүхийг өвлөж ирээдүйг бүтэе. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч илүү чанар илүү хурд агрофит тэжээлийн үйлдвэр амар хурд шингүүрт оршив. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Сөрөгчин урд компани. Эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд наадамчтай Төмнийг студийн уран бүтээл хамт олон Монголын толгор төр хүн нөхрөн үүсгэн байгуулагдсны 2235 жилийн их эзэн бөг Чингис хаан Дөвазын цээжинд их Монгол улсаа төхөн улан байгуулсны 820 жил ардын хөвсгөлийн дүүхэн эрүү алдарт 105 жилийн халахын түшээдхэн аймгийн говьд түшээ гүний хошуу буюу Өмнө Говь аймгийн цогцтой сум үүсгэн байгуулагдсны дүүхэн эрүү алдарт 102 жилийн Монгол улсын хөдөлмөрийн говьяаны улаан дугийн одонт орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани 60 жилийн өндөр цэнгэл наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн төлөвлөж энэ өдөр эрхэм үзэгчтэй охиндэн их хоёр цэнгэл наадмын 3 дугаар хэсэг буюу Сонгол 3 насны хурдан мордын уралдааныг бэлтгэн төлөвлөхөд бэлэн боллоо. За ингээд Өмнө Говь аймгийн цогцтой сумнан зохион байгуулагдж буй Монгол улсын алтан гац одон дэмдэгт цогцтой сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн Монгол улсын хөдөлмөрийн говьяаны улаан дугийн одонд орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани дүүгт 60 жилийн өмбөр цэнгэл наадмын Сонгол дээд насны мордын уралдаан шанд шалга хурдан өлгөөд ийхүү гарааны зурхаараа хөдөлсөн байна. За түшээдхэн аймгийн өв түшээгүний хошууны их шанхай уулын ойролцоо буюу одоогийн Өмнө Говь аймгийн цогцтой сумын Сэр дугийн нутаг Өвөөмөр уулын баруун хойд үзүүрт Цэцэн уулынхан ард 5 жижиг толгодынхоо нэрээр одоо нэрлэгдэж алс тэртэг 1966 оны галамрын жил одоо тулгын жолоогаан залж байсан. За Монгол улсын анхны одоо ууган уурхайдуудын нэгэн болох 5-7 уурхай үүсч өгсөний дүүгт 60 жилийн өмбөр цэнгэл наадам 3 өдрийн дөрөж өргөн дэлгэр ёслол дээр сайхан зохион байгуулагдлаа. За шарвын отон бээр захиралтай Бямбагийн мэнд үеийг төлөөлөн өдөрдөх өвлийн дарагтай орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани гэдэг бол одоо энэ 5-7 одоо уурхайн за үр ашиг нь бол одоо энэ өмнгийн шаргал говийн нутгийн зон олонд бол одоо үр өгөөж сайхан өгж байгаа юм одоо албан байгууллага. За ер нь одоо энэ өмнгийн шаргал говийн одоо хөгжил цэцэглэлтэй бол одоо салшгүй сайхан холбоотой энэ 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн өмбөр цэнгэл наадамд газар газрын эрдэм дөг суяач эрдэн дуртан ур цүлгэн бөртөөгөө хүрэлцэн ирсэн өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж за энэхүү одоо хурдан Сонгол дээд насны гарааныхаа зурхаагаас эргэхэд бэлэн болсон байгааг үзэгчтэй охин толтон харж байна. Мандайлагч бол одоо дохиогод бэлэн болсон. За хоржидөө 5-7 хувьцаат компани дүүг 60 жилийн өмбөр цэнгэл наадмын Сонгол дээд насны гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж аймгийн алдарт байд намхан анги сайхны хурдан халдсан газар хошуу өлгөөд гарч иж байгаа үзэгчтэй охин толтон харж байна. За өнөө жил одоо Өмнө Говь аймгийнхаа төвийн бүс болон Өмнө Говь аймгийнхаа зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаануудад Айрыг дурдсан аймгийн алдарт байд намхан анги сайхны хурдан халдсан газараа за их хоёр цэнгэл наадмын Сонгол дээд насны мордын уралдааны өнгөн дээр за ам хөдүүн дээр Өмнө Говь аймгийн ам богод сумын Баттамрын сайхан дэлгэрийн урдан саардамар гараад ирсэн ушилж орнод аймгийн Баян дум сумын жижиг уйрагийн унаган адуу байгаа. За саардамрны цаадалт нь Өмнө Говь аймгийн хот сумын аймгийн алдарт байд Болдбаатарын Балтан дөржи уяасуудыг даруулсан Өмнө Говь аймгийн Зогтоо сумын Галадрахын хорол сүрэнгийн урдан алтармаар ам хөзөө рүү орж ирж байгаа харагдаж байна. За энэ хамгийн ард талд нь ногоон зээжнэтэй саран дэвсгэртэй Монгол үе дамгтай сайхан халдсан газрыг нэг гараад ирсэн Өмнө Говь аймгийн
хам бөгөөд сумын уяаж Эрдэнэ төгсгийн ууган бэрийн от талцсан гэдэг газрыг мөн одоо гарч ирсэн байна. За одоо ам хүзүүр ахаад нэг сайхан халдсан мөр орж ирээ шилгээж байгаа харагдаж байна. Өмнөг аймгийн Цогцлын сумын аймгийн алдарт уяаж Мөнхбөрийн Тяватрын хурдан халдсан мөр байна. За эргийн дэв дээр одоо улаан шар цэжнэтэй сайхан хүрмэр гараад ирсэн буйдан намхтай хурдан хүрмрүүд одоо Дундуу аймгийн хот сумын хурдан хүрмэрд Монгол улсын алдарт уяа жаргал сайхны Эрдэнэ төгсгийн өнөг надад болох Өмнөг аймгийн Баян овоо сумын Дашвилжрийн буй нэмхий хурдан хүрмэр байна. Цаадалт нь одоо сайхан зээл талцсан газар гараад ирсэн Өмнөг аймгийн Баян далай сумын мөнгө сайхны мөнгөн багны хурдан зээл талцсан газар мөн одоо гарч ирсэн айргийн дөрөв дээр үршилж байгаа бол улаан цэжнэтэй сайхан алтар хайрмар айргийн 3 дээр гараад ирсэн Дундуу аймгийн хот сумын аймгийн алдарт уяа Болдбаатарын Балтан дөржийн уяа салгын даруулж байгаа Өмнөг аймгийн Зогтоо сумын Галудрахын хорол сүрэнгийн хурдан алтармароо. За ингээд хурдан сонгол дээднэсний мөрдийн уралдааны өнгөн дээр өнөө жил Өмнөг аймгийнхаа төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаан болон хам бөгөөд сумын зохион байгуулагдсан зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаануудад тус бүр айрыг дурдсан аймгийн алдарт уяа намхан анги сайхны хурдан халдсан газар гарч ирээд нэлийн одоо холыг харж байгаа харагдаж байна. Аймгийн алдарт уяа намхан анги сайхан 2013 оны Монгол төрийн бэр зангал нааданд нэргүн амар баясгалангийн галбын хул даагыг ойж төрүүлгээд давхгүйгээр өмнө Төв аймаг үүсгэн байгуулагдсан 90 жилийн төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд аман хүзүүн хурдуулгын зэрэгцээ улсын бүсийн уралдаанд олон сайхан мөр айрэгдэд дөрүүлгэж байгаа өмнө говь нутгийн гарцсан байхгүй сайн уяажтын нэг намхан анги сайхны халдсан газар өнгөн дээр за Өмнөг аймгийн Цогцлын сумын Ариад Өмнөг аймгийн онцгой байдлын газрын дараа хурандаа Мөнхбөрийн Тяватрын хурдан тушууцхан халдсан мөр аман хүзүүн дээр гараад ирсэн уушааж байна. Түүний дөрсөндөө Бодбаатар уяа салгын харуулж байгаа. За айргийн 3 дээр нь Өмнөг аймгийн Зогтоо сумын Галудрахын хорол сүрэнгийн хурдан алтармар гараад ирсэн. Айргийн 4 дээр Өмнөг аймгийн Баян овоо сумын Дашвилжрийн буй нэмхий хурдан хүрмэр гараад ирсэн. Буйдан намхтай хурдан хүрмэрийг Өмнөг аймгийн Хан хонгор сумын аймгийн алдарт уяаж өнөр үерийн амар төвшин уяа салгын харуулж байгаа. За унган хүрмөрөн одоо энэ 10 жилийн өмнөх энэ 5-7 50 жилийн засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд энэ сайхан алтан дэвжэн дээр одоо ам хүзүүн хурдлуулж байсан Монгол улсын алдарт уяа жаргал сайхны Эрдэнэ төгсгийн унган буйлан намхтай хурдан хүрмөр айргийн 4 дээр гараад ирсэн уушааж байгаа бол за харын хэдийнх нь өнгөн дээр Баян далай сумын мөнгө сайхны мөнгөн багны халдсан газар дээр цаадалт нь байна. За наадалт нь бол одоо Өмнөг аймгийн хам бөгөөд сумын Эрдэнэ төгсгийн ууган бэрийн хурдан орд халдсан газарыг Өвөрхөн аймгийн дарга сумын аймгийн алдарт уяаж Багаатарын нохой цагаан уяа салгын даруулж байгаа. Энэ халдсан газарыг Төв аймгийн Алтан болог сумын аймгийн алдарт уяаж Ган Сүхийн Гадбаатарын өнөдөн гадаа бөгөөд Монголын мөрөн спорт уяажтын холбооны алтан газрыг өргөмжлөл сагуур халдсан газрыгных нь одоо төл улсын хурдан халдсан газараа энэ хэдэн одоо газрыгныхаа өнгөн дээр сайхан гарч ирсэн уршилж байгаа юм байна. За араас одоо жижигхэн хонгор халдсан мөр нэг орж ирлээ. Дундуу аймгийн Хөлзөө сумын аймгийн алдарт уяа Тунсгийн Соломонгийн уяа салгын харуулж байгаа. Төв аймгийн Баян зураг сумын Мөнхөгийн өнөдөн гадаа болог Өмнөг аймгийн Далхан задгал сумын Дашин Утган Баатрын хурдан хонгор халдсан мөр орж ирлээ. Дундуу аймгийн Мандлын хурдад айрагдж байсан Говьсүмбэр аймгийн Уян давгийн бүсийн уралдаанд мөн одоо айрагдж байсан юм хурдан гадаа байгаа. За түүний ардал дээр ногоон хувцастай үгэттэй сайхан хүрэн газар гараад ирсэн Орнод аймгийн цагаан овоо сумын Монгол улсын алдарт уяаж алтан урганы эзэн Бүтийн бит сайхны унган намхтай хурдан хүрэн газар бол Өвөрхөн аймгийн Баян гол сумын аймгийн алдарт уяаж Чулуу хөгийн лавж хурдан хүрэн газар орж ирсэн байна. Цаадалт нь 50 хэдэн номерт амарсан Дундуу аймгийн Сайн цагаан сумын Дорд сүрэнгийн буйн сүхий хурдан сартай зэрдмэр ус одоо ороод ирсэн уршилж байгаа харагдаж байна. За мөн одоо тэр Өвөрхөн аймгийн Баян гол сумын аймгийн алдарт уяаж Чулуу хөгийн лавж хурдан хүрэн газрын ардал дээр ахаад одоо хонгор мөр гарч ирсэн мөн уршилж байгааг үзэж та охин дэлтэн харж байна. Хонгор мөр мөн л одоо Орнодын цагаан овоогийн улсын алдарт уяаж алтан урганы эзэн Бүтийн бит сайхны адуун сүргийн угшилтай ийм одоо хурдан мөр байгаа. За ингээд өнөөдөр сонгол дээднэсний мөрдийн уралдаан гарааныхаа зурхаагаас эргээд цул бол одоо сайхан задарсан байгаа. За ингээд өнгөний хэдэн мөрний ард дээр яваад байгаа мөрдүүдийг харуулж байгаа. Хамгийн ардалт нь Өвөрхөн аймгийн Баян гол сумын аймгийн алдарт уяа Чулуу хөгийн лавж хурдан хүрэн газар хонгор мөр хоёр нь хоёулан гараад ирсэн уршлаад байгаа бол за мөн одоо ногоон зэжнэтэй шар хувцастай үгээтэй жижигхэн хонгор халдсан мөр нэг гараад ирсэн байгаа. Энэ Дундуу аймгийн Хөлзөө сумын аймгийн алдарт уяаж Баттөмрийн Дунсгийн хөө Цоломон алдартын уяа салгыг харуулж байгаа. Өмнөг аймгийн Далхан задгал сумын Дашин Утган Баатрын хурдан хонгор халдсан мөр гарч ирсэн уршилж байгаа үзэгч та охин дэлтэн харж байна. За 90 номерт амарсан Өвөрхөн аймгийн Баян гол сумын аймгийн алдарт уяа Чулуу хөгийн лавж хурдан хонгор мөр одоо энэ гараад ирсэн уршилж байгаа. За хонгор мөрийг 13 настай Нэргүн Оюунбат гэдэг үгэд одоо унжурдлуулж байгаа юм байна. Энэ өдрийн бэр зангал наадмын сонгол дээднэсний мөрдийн уралдааны 11-2 багцаан дээр гарч ирсэн уршилж байгаа болоо. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан хэр азраг Өмнөг аймгийн Далхан задгал сумын Бямбагийн Батэрдний хурдан хэр азраг гэж өнөө жилийн Монгол төрийн бэр зангал наадмын хурдан хүрмөрөн харагдуулаад халдсан дагаан 4 мөрөнд хурдуулсан Өмнөг аймгийн Далхан задгал сумын Шүтэн Эрдэнэ компани зэрэг Монголын мөрөн спорт уяажтын холбооны дэд ерөнхийлөгч аймгийн алдарт уяаж Эрдэнэ элгийн Батэрдний унган Баян хүрээ дамгтай хурдан хэр азраг гарч иржээ. Шүрэн зэтгэн Чингүн гэдэг үгэд унжурдлуулж байгаа. Өнөөдрийн бэр наадмын хурдан сонгол дээднэсний мөрдийн уралдааны 10 гаруй наад дээр одоо сэрвэлзээд байгаа харагдаж байна.
За амар дэргэнгүүд одоо үзүүр дүүхэн сайхан гарч ирж байсан Өмнөг аймгийн хам богоц сумын Баттөмрийн сайхан дэлгэрийн хурдан саарламар энэ удаа гараад ирсэн уншилж байгаа. Сайхан дэлгэр гэдэг уяаж ховшингийн нэшиг наадам улсын төсвийн уралдаанд бас морь харагдуулж байсан. За 3 өнөдний шанман намагта 99 номертой Өмнөг аймгийн Баян овоо сумын Эрдэнэлгийн мегмар сухи хурдан хэрмэр гарч ирсэн байна. Түүний ард талд дээр нь Баян хонгор аймгийн Бөмбөр сумын уяаж Мөнхбат баатрын тэрэн өчрийн хурдан хэрмэр мөн удаа гараад ирсэн байгаа. Аранга аймгийн Хайрхан сумын гол Өмнөг аймгийн Цогцлын сумын Харьяат хурдан ширэг газрын аймгийн Алдарт байж Цэрэн нэтгэмжийн амар төвшингийн унган хурдан хэрмэр нь одоо энэ хад талд нь сөрөгчин брэндийн битүү нэмнэтэй хурдан хэрмэр гараад ирсэн байгаа. За урд талд нь одоо 99 номертой 3 өнөдний шандан намагтай Өмнөг аймгийн Баян овоо сумын Эрдэнэлгийн мегмар сухи хурдан хэрмэр удаа гарч ирсэн уншилж байгаа бол Дорн аймгийн Баян дун сумын Жижиг Баяргийн оногн адууд хам богд сумын сайхан дэлгэрийн саарламар сая харагдаад өнгөрлөө. Гарсын цагаас сайхан дархан дурлаад байсан Өмнөг аймгийн Зөвтөвөө сумын Галбатрахын хурал сүрэнгийн урдан алтрамар энэ удаа харагдаж байна. Дунд аймгийн Хулцмын аймгийн Алдарт байж Болдбаатрын Балтан дэрж уяа солигонд харуулж байгаа. Энэ хурдан алтрамар бол одоо Төв аймгийн Баян зөвцмийн Монгол улсын Дотмандаа уяа сумын сүрэнгийн анхүйгийн адуун сүргийн өгшөлтэй амираа. За Өмнөг аймгийн Далхан задгаа сумын Шүтэн Эрдэнэ компани захирал Монгол Имэрэн спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч аймгийн Алдарт байж Эрдэнэлгийн Бат Эрдэнэ оногн Баян хүрээ дамгтай хурдан хэр азар гараад ирсэн. Өмнөг аймгийн Далхан задгаа сумын Бямбагийн Бат Эрдэнэ хурдан хэр азар гарч ирсэн. Шүрэн зэтгийн Чингүн гэдэг үгэд одоо унжирлуулж байгаа. Өнөөдөр нэлээд хойхон талаас за бас ерөн 100хан сайхан дөөлөд байгаа азар байна. Төв аймгийн Баян зөв сумын Мөнхбөгийн оногн одоо Дунд аймгийн Нөлцөө сумын аймгийн Алдарт байж Тунсгийн Цолмонгийн уяа солигонд харуулж байгаа. Өмнөг аймгийн Далхан задгаа сумын Дашин Утган баатарын хурдан хонгор халдсан мөр одоо энэ гараад ирсэн уншилж байгаа. За Дунд аймгийн Хаврын бус Мантлын хурд уралдаанд аярэгдэж байсан. За Говь Сүмбэр аймгийн Сүмбэр уулын араарма Уян навгийн бүсийн уралдаанд мөн одоо аярэгдэж байсан юм одоо хурдан одоо орон нутагт олон дөрвөлж харагдсан. Баттөмрийн Дунсаг Алдартын хөө Цолмонгийн уяа солигонд харуулдаг Далхан задгаа сумын Утган баатарын хурдан хонгор халдсан мөр одоо харагдаад өнгөрлөө. За Саран дэвсгэртэй Ланзан намагта 90 хэдэн номертой мөрдөн хурдан хонгор мөр одоо Өргөн аймгийн Баян улсын аймгийн Алдарт байж Чулуун хүүгийн лавжгүй хурдан хонгормороо лавжгүй Алдартын аав Чулуун хүү гэдэг уяаж одоо Өргөн аймаг зохион байгуулагдсан улсын бүсийн уралдаанд хонгор соёолон одоо дөрүүлгэж байсан. Улсын бүсийн уралдаанд бас нэлээд олон мөр харагдаад дөрүүлгсэн юм одоо уяаж хүн байгаа. За гарсан цагаас ихэж өнгөлж уралдсан аймгийн Алдарт яа намхан анги сайхны хурдан халдсан газраа жаахан хойшилсан байна. За Чулуун хүүгийн лавжгүй хурдан хонгормор бол одоо энэ гараад ирсэн. Хүрэн газраагнаас одоо энэ урд талд нь уштаад байгаа. Саран дэвсгэртэй галтай нүдтэй зүсээ дамгтай хурдан уран газар бол Дорнод аймгийн Цагаан овоо сумын Аршаан 3 нар нутагтай Монгол улсын Алдарт байж алтан унааны эзэн Бүтийн бит сайхны оногн адуу Өвөрн аймгийн Баян улсын Чулуун хүүгийн лавжгүй хурдан хүрэн газар гарч ирсэн. Түүний ард тал дээр нь сайхан халдсан газрыг бас ууштаад байгаа. Энэ Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын оногн адуу аймгийн бүсийн уралдаанд 2 төрөл 7 харагдаад байгаа. Өмнөг аймгийн Баян далайн сумын уяаш мөнгө сайхны мөнгөн багны хурдан хүрэн халдсан газраа дээр хамгийн ард талд нь сөрөгчингийн ягаан зайш минутаа ууштаад байгаа харагдаж байна. За энэ надад 40 хэдэн номер тамирсан ногоон зэш минутаа сайхан хүрэн халдсан газраа бол одоо Төв аймгийн Алтан болог сумын Аддаг үржүүлэгч аймгийн Алдарт яаж Гансүхийн хад баатрын за Монгол Имэрэн спорт уяачдын холбооны алтан газрыг өргөмжлөл цагуур халдсан газрынхын дөд болго Өмнөг аймгийн хам богод сумын уяаж Эрдэнэ төгсгийн ууган баярын от халдсан гэдэг газрыг одоо гараад ирсэн байгаа. Аймгийн Алдарт яаж Багаатарын нохой цагаан үйлчлүүлж байгаа. За халдсан газрын цаад талд нь Дунд аймгийн Сайн цагаан сумын Дөрвдөрөнгийн буян сүхийн хурдан савтай зэрлэмэр гараад ирсэн байгаа. Дунд аймгийн Дэлгэр зөв сумын аймгийн Алдарт яаж Мөнгөсрүүлэн нэмсэг уяа солигонд харуулдаг. От халдсангийн тэр цаад талд нь урьдаад байгаа харагдаж байна. Өмнөг аймгийн Баян далайн сумын аймгийн Алдарт яаж Арднагийн Бадрахын оногн адуу за Төв аймгийн Ухтаа цайтам сумын 100 жилийн ойд аярэгдэж байсан. Овс аймгийн Тарэлэн сумын 100 жилийн ойд мөн одоо аярэгдэж байсан хурдан зэр талцсан мөр сартай дээдмэр одоо гараад ирсэн ууштай адуу. За энэ урд талд нь одоо Бөөлөн намгатай хурдан хөрөмөр гарч ирсэн ууштай адуу. От халдсан газрын урд талд за энэ Бөөлөн намгатай хөрөмөр бол одоо Өмнөг аймгийн Хан хонгор сумын аймгийн Алдарт байж өнөр хоёрын амар төвшингийн уяажлаганд харуулж байгаа. Өмнөг аймгийн Баян овоо сумын Ташвэлдрийн буян нэмхийн хурдан хөрөмөр гарч ирсэн байгаа. За Мөнх хоёрын Адиаватар хурандагийн хурдан халдсан мөр бол одоо энэ дэлгэцний харагдаж байгаа гурван мөрний дунд талд нь ууштай адуу харагдаж байна. Өмнөг аймгийн Цогцлын сумын Харьяат Өмнөг аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа Мөнх хоёрын Адиаватарын хурдан халдсан мөр гараад ирсэн. Түүний дөрсөндөө Бодбаатар уяа солигонд харуулж байгаа. За Будган Алдарт бол одоо ихэнх нэмэр дөрүүлгсэн, даа дөрүүлгсэн. За энэ сайхан алтан дэвжэн дээр олон мөр одоо дөрүүлгэж харагдуулж байна. Өнөөдөр дөрсөн ахын хурдан халдсан мөр гурав дээр гарч ирсэн байгаа бол Дунд аймгийн Хул сумын хурдан хөрөмөрт Монгол улсын Алдарт бай жаргал сайхны Эрдэнэ төгсгийн унаган адуу болох Өмнөг аймгийн Баян овоо сумын Ташвэлдрийн буян нэмхийн хурдан хөрөмөр энэ удаа гараад ирсэн уршиж байгаа. Өнгөрсөн жил одоо аймагта ам үзүүлсэн. Өнөө жил ахаад одоо Өмнөг аймгийн хан бэрцэнгэл наадан ам үзүүлсэн. Өмнөг аймгийн төвийн бүсийн хурдан мөртийн уралдаанд мөн одоо ам үзүүнд дурталсан ийм одоо хурдан мөрөө жаргал
сайхны эрдэнэ төгсний унаган одоо өмнө аймгийн баян овоосмын дашвэлжрийн буйн нэмхий хурдан өрөмөрийг хан хонгорсмын аймгийн алдарт байж өнөр үеийн амар төвшин уяас үлгэн харуулж байгаа бол өмнө аймгийн зохицтой сумын ариад өмнө аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа мөнхөөрийн адьяватын хурдан хамарцгаа хөргөн алдсанмар гараад ирсэн уушаалж байгаа улсын бэр зангал надан дэржил одоо соёолон харуулаа айр ярхнаар одоо хурдлуулж байсан улсын бүсийн уралдаанд өрчнийн жил гомшигтын дэшиг надан зэр дааг айр гэдүүлж байсан. За ер нь одоо сүүлийн үед одоо улсын бүсийн уралдаанд одоо олон сайхан мар айрыг дөрүүлгээд байгаа өнгөрсөн жил засгийн газрын говийн бүсийн уралдаан уралдаанд шүтлэн харуулгын төрүүлгэсэн уяачууд одоо мөнхөөрийн адьяватар байгаа. Нийслэлийн тэргуун магнаа өдөг чадруулах хангар уралдаанд одоо хурдан буурдурайгаа сонгомолтон насны мөртийн уралдаанд мөн одоо дөрүүлгэж байсан. Мөнхөөрийн адьяватар урандаа бол одоо мөдгөн бус өмнгийн сайхан жаргалгаа байсан улсын залтны игнэн дээр нь багтаад тун ойрхон яваа яаштай нэгдээ. За ингээд одоо сонгомол дээд насны мөртийн уралдаан за гөөгөөгийн оногон хурдан хурмөр одоо өнгөн дээрээ байгаа. Түүний ардтал дээр нь бол одоо мөнхөөрийн адьяватар урандаагийн урдан халдсан мар гараад ирсэн. Ахаад ардтал дээр нь Өвөрхөн аймгийн Харгат сумын аймгийн алдарт яаж багаан одрын нохой цагааны өвч хурдуулж байгаа хам богд сумын эрдэнэ төгсгийн ууган бэрийн од халдсан газар гарч ирсэн. Айргийн дөрөвдөр дунд аймгийн сайн цагаан сумын дөрвөрнгийн буян сүхий хурдан зээдмэр гарч ирсэн. За айргийн тав дээр энэ наадаар нь баян долоо сумын мөнгө сайхны мөнгөн багны хурдан зээдэлсэн газар гараад ирсэн байгаа. За 6 дээр бол одоо Өвөрхөн аймгийн баян гол сумын чулуугийн лавж буй хурдан хүрэн газар гарч ирсэн уршилж байна. За ингээд Өмнө аймгийн зохицтой сумнан зохион байгуулагдж буй Монгол улсын алтан газрын нэмдэгт зохицтой сум үүсгэн байгуулагчны 102 жилийн за мөн одоо Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонд Өмнө аймгийн орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани түүхэн яруу алдартай 60 жилийн өмбөр зангал наадмын сонгол дээд насны мөрдийн уралдаан гарааныхан зурхаагаас ирээ газрын талыг бол одоо нэгэн дөнгөрсөн үзүүрийн 6 одоо бол одоо жаахан зэрэгтэн болсон байгааг үзэгч та бүхэн одоо төлтөн харж байна. За 5-7 хувьцаат компани бол одоо хадас тэртэг 1966 он буюу нэгэн сарны өмнөх одоо гадмөрөн жил үүсгэн байгуулагдаж байсан ийм одоо дүүхтэй. За энэ сайхан одоо уурхаагаас үе үеийн олон сайхан алдартан гавьяатан уурхайчд одоо дөрөн гарсан ийм одоо дүүхтэй Монгол улсын анхны одоо ууган уурхайтуудын нэг нь бол одоо 5-7 хувьцаат компани байна. За Шарвын отхон бэр захиралтай Бямбагийн Минд хоёр төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани гэж за нутгийн ард иргэд бол одоо үр өгөөжийг нь одоо харамгүй сайхан үрдэж байгаа ийм л одоо сайхан газар да. За ингээд энэ хоёр цэнгэл наадмыг одоо зохион байгуулах хурдан мөрний салбар гомцын дараагаар за Минд хоёр даргатай одоо баг хамт олон ажиллаж байна. За мөн дүүшлэн одоо Өмнө аймгийн Хамгун сумын аймгийн алдарт байж Батчуулууны Содон зэрэн бос одоо хурдан мөрний салбар гомцын дараагаар одоо бидэнтэй хамтран ажиллаж байгаа үеийг үзэгч та бүхэнд дандуулах зүйтэй. За энэ дэлгэцний харагдаж байгаа Өвөрхөн аймгийн баян улсын аймгийн алдарт бай чулуугийн лавж урд хонгор мөрн гарч ирсэн байна. Лавж уяаж бол одоо сонгол дээдэд 2 мөр мордуулсан байна. Түүний ард тал дээр нь аймгийн алдарт бай шүтэн эрдэнэ компани Эрдэнэлгийн Баттэрдний унаган одоо Өмнө аймгийн далдан задгал сумын Бямбагийн Баттэрдний хурдан хээр газар гарч ирсэн байгаа. Намхан анги сайхан алдарты хурдан халдсан газар бол одоо ингээ 8 дээр уршилсан яваарай байгаа юм байна. За 9 дээр бол одоо Дунд аймгийн Хол сумын аймгийн алдарт байж Болдбаатрын Балтан дэрчи уяажлагыг харуулж байгаа Өмнө аймгийн Зөвтөгөө сумын Галуутрахын хорол зургийн урдан алтармар гарч ирсэн. Төв аймгийн Баян зөв сумын Монгол улсын дотмандаа байж Гавьяат малчин сумын сүрэнгийн ан үеийн унаган атуу. За энэ мөн одоо Төв аймгийн Баян зөв сумын Мөнхөөгийн унаган атуу бол Дунд аймгийн Өлзий сумын аймгийн алдарт бай Тунсгийн Зодмонгийн уяажлагыг харуулж байгаа Өмнө аймгийн Далдан задгал сумын Дашвчрийн Отхон баатарын урдан хонгор халдсанмар гарч ирсэн. 10 хаадын багцаан дээр уршилж байгаа үзэгч та охин төлтөн харж байна. За 5-7 хувьцаат компани 1966 онд одоо үүсгэн байгуулагдаж анхны дараагаар нь Дунд аймгийн цагаан овоогийн нүүрсний уурхайд мастраар ажиллаж байсан Өмнө аймгийн Хам богд сумын ариад Сэрэтрийн хүүхэн жив гэдэг хүн одоо томдогдсон ажиллаж байсан юм одоо сайхан дүүхтэй юм байна да. За одоогийн одоо энэ 5-7 хувьцаат компани захирлаар бол Шарвын Отхон бэр гэдэг хүн одоо сонгогдсон ажиллаж байгаа. За 10 жилийн өмнө бол одоо 5-7 хувьцаат компани 50 жилийн засгийн газрын говийн бүсийн хурдан мөрдийн уралдаан гэж өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж байсан дүүхтэй. За үеийн одоо 5-7 тэгшэн бэр зангал наадмууд үнэхээр нэг одоо уяажчийнхаа хөдөлмөрийг өндрөөр хөнөөлсөн байшигнал сайтай ийм өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж ирсэн түүхэнд одоо тэмдэглэгдэн үлдсэн байдаг. За баян хүрээ дамгтай хурдан хээр газар бол одоо гараад ирсэн аймгийн алдарт байж Эрдэнэлгийн Баттэрдний унаган одоо бол Бямбагийн Баттэрдний хурдан хээр газар гарч ирсэн байгаа. Унаган эзэн Эрдэнэлгийн Баттэрдний гэдэг залуу бол одоо улсын алдарт бай цолны болцыг нэгэнтээ сайхан хангаад байгаа. Хангахтан бос одоо улсын бүсийн уралдааны дөрвөн дөрүүгээр одоо улсын алдартын болцыг хангаад байгаа хүн бол Эрдэнэлгийн Баттэрдний өнөө жилийн дөрвийг үлсэн гэл наадам хүрэн их насны мөр харагдуулж халдсан дагаа сонгол багт одоо төрүүлгсэн.
За энэ дэлгэцний харагдаж байгаа 2 цагааны ард талд нь Өргөн аймгийн Дарга цумын аймгийн алдарт байж Багаан Бадрын нохой цагааны үйлчлэл болж байгаа. Гүангийн алтан булаг цумын Ганц сүхийн хад баадрын алдарт одоо сагуур халдсан газрынхын дөлөөлөг Өмнөг аймгийн Хамбог цумын Эрдэнэ нүксийн ууган бэрийн од халдсан газар гарч ирсэн. Эрдэнэ нүксийн ууган бэр гэдэг уяж бол одоо 2019 оны Говьшанкын дэшиг өрийн нааданд одоо хурдан хөрөнгө халдсан дагаа төрүүлгэж үлсэн юм одоо төвхтэй хүндэ. За энэ 5 адууны өнгөн дээр Мөнхбүрийн Адиаватар урандаагийн хошуу цагаан халдсан маргараад ирсэн байгаа. За наадад нь Өмнөг аймгийн Баяндад сумын мөнгө сайхны мөнгөн багны хурдан зээл талцсан газар гараад байсан Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын өнөкөн адуу за Өргөн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт яач Чулуу хүүгийн лавжвын хурдан хүрэн газар хонгормор хоёр нь хоёулан одоо тэр цаадлаар нь уршиллаа. За Өргөн аймгийн Баянгол сум онгийн голын өөнөөс одоо энэ нутаг дотоо зорж ирсэн байна. За хүрэн газарга нь Өмнөг аймгийн Хамбог цум үүсгэн байгуулагчны 100 жилийн өмбөр цэнгэл нааданд 2 жилийн өмнө шүтгэн үрэ айр гэдэж байсан. Дундгүй Эрдэнэ далайд одоо дааган насандаа айр гэдэж байсан. За Өргөн аймгийн Баянгол болон Баян өндөр сумдын 100 жилийн өмбөр цэнгэл наадмуудад бас одоо айр гэдэж байсан юм одоо хурдан үлгээ. Өргөн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт Чулуу хүүгийн лавжвын хурдан хүрэн газар гараад ирсэн. Түүний ард талаар хонгор мөрн мөн одоо гарч ирсэн. Өршөлж байгаа. За эдгээр хурандаагийн хурдан халдсан мөр. За нөгөө сагуурын төл од халдсан хоёр бол одоо энэ дэлгэцний харагдаж байгаа шиг байна. Өмнөг аймгийн Хамбог цумын Эрдэнэ нүксийн ууган бэрийн хурдан од халдсан газараа за мөн одоо Мөнхбүрийн Адиаватар хурандаагийн хурдан хошуу цагаан халдсан мөр хоёр бол одоо энэ гарсан цагаасаа эхэлж үзүүр сайхан уралдаад байсан. Одоо энэ хүүхэн атгаа дээр ирээд өнгөний 5 адуунаас жаахан үлдэн мөнгөтэй болоо явж байгаа харагдаж байна. За Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын өнөкөн адуу аймгийн бүсийн уралдаанд 2-4-7 харагдаад байгаа мөнгөн багны зээл талцсан газар сая одоо харагдаад өнгөрлөө. Чулуу хүүгийн лавжв алдартын хурдан хонгромор 20 газар хоёр нь хоёулан гараад байсан. За хүрэн газар бол одоо гарцаа байхгүй хурдан газаргаа Хамбогдын 100 жилд хайрагдаж байсан. Дундгүй Эрдэнэ далайн 100 жилд хайрагдаж байсан. За өөрийн аймгийн Баянгол болон Баян өндрийн 100 жилийн ойнуудад мөн одоо хайрагдсан юм одоо хурдан адуу байгаа. За өнгөний хоёрыг одоо үзэгч та бүхэндээ сайхан харуулхад Дундгүй аймгийн Хол цумын хурдан хөрмөрт Монгол улсын алдарт байж Жаргал сайхны Эрдэнэ нүксийн өнөкөн адуу Өмнөг аймгийн Хангор сумын аймгийн алдарт байж өнөр үерийн амар төвшингийн уяасалыг харуулж байгаа Өмнөг аймгийн Баянгол сумын Дашвилзрийн буй нэмхийн хурдан хөрмөр нь өнгөн дээр за Дундгүй аймгийн Дэлгэр зүг сумын аймгийн алдарт байж Мөнх саруулын мэм сухын уяасалыг харуулж байгаа Өмнөг аймгийн Баяндад сумын аймгийн алдарт байж Арднагийн Батрахын өнөкөн адуу болох Дундгүй аймгийн Сайн цагаан сумын уяа Дөрөлдөрөнгийн буйн сухын хурдан Сартай зэрдмэр аман хөзүүн дээр гарч ирсэн уршилж байна. За Сартай зэрдмэр бол одоо Төв аймгийн Ухтаа цайтан болон Уус аймгийн Тарэлэн сумдын 100 жилийн ойнуудад айр гэдэж байсан хурдан адуу. За өнгөний Дашвилзрийн буйн нэмхийн хурдан хөрмөр бол одоо Өмнөг аймгийнхаа барь цэнгэл наадам сүүлийн 2 жил дараалан аман хөзүүн дээр байгаа. Өнөө жил Өмнөг аймгийнхаа Төвийн бүсийн хурдан бэрдийн уралдаанд мөн одоо айр гэдсэн хурдан үлгээ. За араас бол одоо энэ Өргөн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт бай Чулуу хүүгийн лавжвын хурдан хүрэн газар хонгормор хоёр нь ирээд нийлж байгаа харагдаж байна. За аймгийн алдарт бай Чулуу хүүгийн хөө лав гэж өгдөг бол одоо сүүлийн үед энэ унган дөрмөд хурдан хөлгүүдээ ер нь сайн үйж хурдлуулж байгаа. Хаан газрын наадмаас одоо ер нь ойсон хөлгтэйгэн очиж айр гэд рүү олныг сайхан хүртэж байгаа юм өөрийн хангаануудын бас шилдэг сайхан залуу уяач. За энэ өдөр бол одоо ингээд хүрэн газар хонгормор хоёр нь таван долоо хувьцаа компани үүсгэн байгуулагчны 60 жилийн өмбөр цэнгэл наадмын сонголт эднэс нэмэрдийн уралдааны айргийн 3-4 дээр одоо гараад ирсэн учраас одоо үзэгч та бүхэн дэлгэн гарч байна. Хүрэн газрыг нь 11 настай Дэлмэрагийн Баяраа гэдэг үгэд одоо унжирдуулж байгаа юм байна. Хонгорморыг нь 13 настай Нэргүүн Оюунбат гэдэг үгэд одоо унжирдуулж байгаа юм байна. За арын 3-ийн өнгөн дээр Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын өнөкөн адуу Өмнөг аймгийн Баяндад сумын мөнгө сайхны мөнгөн багны хурдан зээг талцсан газар одоо гараад ирсэн уршилж байгаа. Түүний одоо ард тал дээр нь 49 номертой Баян хүрээ дамгтай хурдан хайр азраг бол Өмнөг аймгийн Далдан задгал сумын Бямбагийн Батэрдний хурдан хайр азрага Шүрэн зэтгийн Чингүүн гэдэг үгэд одоо унжирдуулж байгаа юм байна. Түүний ард тал дээр нь Дундгүй аймгийн Хол сумын аймгийн алдарт бай Болдбаатарын Балтан дөрж уяасуулыг нь харуулж байгаа Өмнөг аймгийн Зүгтав сумын Галбаатарын хорол сүрэнгийн урдан Халтран мөрмөн одоо гарч ирсэн уршилж байна. За 49 номертой Чингүү хүүгийн унжирдуулж байгаа Бямбагийн Батэрдний хурдан хайр азраг бол одоо 7 дараа гараад ирсэн уршилж байгаа. 45 номертой мөрдсөн 8 настай Төвс жаргалын Энхмэн хүүгийн унжирдуулж байгаа Өмнөг аймгийн Зүгтав сумын Галбаатарын хорол сүрэнгийн урдан Халтран мөрийг Дундгүй аймгийн Хол сумын аймгийн алдарт байж Болдбаатарын Балтан дөрж уяасалыг нь харуулж байгаа. За Болдбаатарын Балтан дөрж уяачийн төрсөндөө Болдбаатарын дэштөрж гэж бас одоо сүүлийн үед хурдан хурцуулын мөрдийг сайн үйж байгаа юм одоо залуухан уяаж байгаа. За урд талд нь бол одоо 61 номертой мөрдсөн хурдан хүрэн халдсан газар одоо гарч ирсэн учраас одоо мөн одоо үзэгч та охин дэлгэн харж байгаа. Мөнгөн багны хурдан халдсан газарыг Шарвын Батцүр гэдэг уяаж уяасалыг нь харуулж
10 настай Май сарын Алтан наран гэдэг үгэд одоо онжирдуулж байгаа юм байна. Алтан наран хүүгийн онжирдуулж байгаа. Өмнө үеийн баян далайгийн мөнгө сайхны мөнгөн багны хурдан галзан газраа дэлгэсний харагдаж байгаа гурван адууны дунд талтан гараад ирсэн уншилж байгаа. Өнөө жилийн Монгол төрийн барь цангал наадан их насны хөрөмрөн харагдуулаад сонгол насны эмэртэй уралдаанд хурдан галзан дагаан дөрүүлгсэн аймгийн алдарт бие шүтэн эрдэнэ компани Эрдэнэлгийн Баттэрдний унаган адуулга Бямбагийн Баттэрдний хэр азар хайргийн 5 дээр удаа гарч ирсэн байгаа шүү. За үзүүрийн дөрвийн байр бол одоо үнцэндээ аваарай. Өвөрхөн аймгийн баян голсмын аймгийн алдарт бие чулуу хүүгийн логжоо өнөөдрийн барь цангал нааданд сонгомол дээдэд ер нь 2 адуу багтаахыг байг газаргүй болсон юм байна. За өнгөн дээр юм бол одоо гөөгөөгийн унган хөрмөр хөдлөөд байгаа 10 жилийн өмнө 5 жилийн амбар цангал нааданд за Монгол улсын алдарт бие жаргал сайхны эрдэнэ төгсгийн хурдан хөрмөр хөтөлсөөр угаад яг үзүүр дээрээ дайчин халцсандаа дайруулж одоо аман хүзүүн хурдалж байсан юм одоо түүхтэй шүү дээ. За хурдан хөрмөрт одоо жаргал сайхны эрдэнэ төгс буюу төмөн улсын түүнийг бол одоо гөөгөө гэж авгаардаг. За ингээд гөөгөөгийн унаган адуу аймгийн алдарт бие хангар сумын өнөр үерийн амар төвшингийн уяа судалгааг харуулж байгаа өмнөг аймгийн баян овоо сумын ташвилзрийн баян нэмхийн хурдан хөрмөр өнгөлсөн хэвээрэн байгаа үзэгчтэй авахын дэлгэн гарч байгаа 8 настай энх үерийн ган эрдэнэ гэдэг үгэд онжирдуулж байгаа бол дундуугийн сайн цагааны дөрзрөнгийн баян сүхийн хурдан зайдмар аман хөзүүн дээр гараад ирсэн 13 настай балжин нэмийн бадам тэрэн гэдэг үгэд одоо онжирдуулж байна. За түүний ярдал дээр өрхөн аймгийн баян уул сумын аймгийн алдарт бие чулуугийн логж буюу хурдан хонгормор хүрэн газар хоёр нь хоёулан одоо гарч ирсэн байгаа. За ингээд өнгөн дээрээ хөрмөр нь одоо хэвээрэн байгаа. Сүүлийн 2 жил дараалан өмнөг аймгийнхаа барь цангал нааданд хаман хүзүүлээд байгаа. Мөн одоо өнөө жил өмнөг аймгийнхаа төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд айргээд урдсан өмнөг аймгийн баян овоо сумын ташвилзрийн баян нэмхийн хөрмөрийг өмнөг аймгийн хан хонгор сумын аймгийн алдарт бие өнөр үерийн амар төвшин гэдэг уяачууд одоо аргагүй нэг одоо сайн мартуулжээ. Сайхан чөлөрцөн байгаа юм байна да. Энэ одоо дөрвөн адуунаас хамгийн элбэгтэн хөлөстэй байгаа нь бол одоо өнгөлж уралдаад байгаа ташвилзрийн баян нэмхийн хурдан хөрмөр байна. За дөрвийн хөрөн газрагчаас одоо ер нь нэвхэн сайхан хөлөстэй юм да. Гурван одоо мөрөн адуутай азраган хөрмөрөө бол одоо ингээд холбож уралдаж байна. Энэ одоо соёолын азраг юм байна. 2 жилийн өмнө 24 онд өмнөг аймгийн хам бүгдийн 100 жилийн амбар цангал наадан шүтлэн харагдаж байсан. 2023 онд дундгүй Эрдэнэ далайн 100 жилийн үед даан харагдаж байсан. Өвөрхөн баян годын 100 жилийн үед мөн одоо харагдаж байсан. За шүтлэн насандаа өвөрхөн баян өндрийн үед бас одоо харагдаж байсан хурдан адуу. За урд талд нь бол одоо хонгормор нь яваад хонгормор нь одоо соёолын настай юм одоо адуу байгаа. За энэ дундуугийн сайн цагааны дөрзрөнгийн буян сүхийн хурдан сартай хөрөн гэдэг мөр бас л одоо соёолондоо үзүүрийн гурвуулан мөрөн соёолонгууд юм байна. За дөрөв дээр бол одоо азраган соёолон урьдтай адуу юм байна. Ингээд сонгол дээд насны мөрдийн уралдааны үзүүрийн дөрвийг одоо үзэгчтэй авахындаа сайхан харуулхад за буйлан намхтай хурдан хөрөн гэдэг мөр бол одоо ер нь вааракгүй хурдан байгаа юм байна. Энэ бол одоо Монгол улсын алдарт бие жаргал сайхны эрдэнэ төгсгийн унаган адуу. За ер нь одоо энэ буйлан намгыг Монгол улсад нэг хоёрхан хүн л одоо дардаг да. Нэг нь бол одоо Монгол улсын алдарт бие жаргал сайхны эрдэнэ төгс. За нөгөөх нь бол одоо 20 дугаар зууны Мандайг бүлэг шүлмрийн баатар тод мандаа байж данзан нэмийн даваа хуу одоо унаган адуундаа ийм одоо буйлан намг дардаг. За энэ өдрийн барь цангал нааданд өмнөг аймгийн баян овоо сумын ташвилзрийн буян нэмхийн хурдан хөрмөрийг хүүхэд нь одоо хамыг нь зөв талруу жаахан хамтаа яруулаад байгаа. За сэрвэ хэмжилтийн хашаа өнгөрлөө. Эндээс бол одоо нэг 500 м яваад одоо барайнд орно. За өнгөн дээр өмнөг аймгийн баян овоо сумын ташвилзрийн буян нэмхийн хурдан хөрмөрийг 8 настай энх үерийн ган эрдэнэ гэдэг үгэд одоо онжирдуулж байгаа. Ам хөдүүн дээр нь дунд аймгийн сайн цагаан сумын уяаш дөрзрөнгийн буян сүхийн хурдан сартай зэдмэрийг 13 настай балжин нэмийн бадам тэрэн гэдэг үгэд онжирдлооч аймгийн алдарт бие мөнгөсрүүлэн юмсах уяа судалгааг харуулж байгаа. Өмнөг аймгийн баян талаас сумын аймгийн алдарт бие Арднагийн мадрахын унаган адуу Арднагийн мадрах Монгол төрийн барь цангал нааданд 2009 он шүтэн дөрүүлгэж байсан. За аавнууд одоо Монгол улсын авьяа тамирчин Арднаагаа гэж одоо сайхан буурлан за төв дэлхийд бас одоо энэ мордон Монголынхоо нэрийг одоо зөөрөдүүлж байгаа сайхан буурлан байдгийг та бүхэн сайн мэднэ. За өргөн аймгийн баян голсмын аймгийн алдарт бие чулуугийн логж буюу хүрэн газар хонгорморын хоёулан бол одоо таралсан хүрэн газрыг нэргүүн оюун бат гэдэг үгэд одоо унжирдуулж байгаа хонгорморыг дэлгэр maaгийн баяраа гэдэг үгэд одоо унжирдуулж байгаа юм байна. За үзүүрийн дөрвийг одоо хөдлөглөө. За хөрмөр аман ангайтал татаа ер нь одоо агсаа атгаа харагдаж байна. Өмнөг аймгийн баян овоо сумын ташвилзрийн баян нэмхийн хурдан хөрмөр нь бүтэн биеэр өнгөлсөн хэвээрээ хан хонгор сумын аймгийн алдарт байж өнөр үерийн амар төвшин уяа судалгааг харуулж байгаа бол дунд аймгийн дэлгэр зөв сумын аймгийн алдарт байж мөнгөсрүүлэн юм сүхийн уяа судалгааг харуулж байгаа. Дунд аймгийн сайн цагаан сумын дөрсрөнгийн буян сүхийн хурдан сартай зэдмэр одоо хөрмөрний буруу татаар нь орж ирээд 100 цай холбох юм болоо та хөрмөр толгой илүү байгаа 100 цай холбосон цаадлаар нь дөрсрөнгийн буян сүхийн хурдан сартай зэдмэр
хошуу гэж байгаа харагдаж байна. Чулуу үгийн давж буй хөргөн газараа сүүсэн байдлаатай хайргийн гурав дээр байгаа. За дахиад өнгөний хоёр хошуу сууцаа холбосон хөрмөр нь хошуу үлгсэн. За ээлжин таарсан энэ өдөр төрүүлэндээ цаатлын буян сүхэн дээр хурдан сартай зэдмэр нь ахаад хүүхдэн дээр өгөр илүү гарч ирлээ. За ингээд Донд бангийн сайн цагаан сумын уяг дөрцөрөнгийн буян сүхийн хурдан сартай зэдмэр бүтэн биеэрээ шухуу өнгөлөө гараад ирсэн байгаа. Дунд үеийн дэлгэр зөвхөн хамгийн алдарт байж мөнгө саруулын мэмсүх үйсэн дөрцөрөнгийн буян сүхийн сартай зэдмэр түрүү магнаа. Баян оосмын дашилтрын буян нэмхий хөрмөр аман хүзүү өврөнгөн баян голын чулуу үгийн давж буй хөргөн газар айргийн 3 за чулуу үгийн давж буй хонгормор нь айргийн 4 дуртасан бол айргийн давд өмнө аймгийн зөвхөн оосмын гадуудрахын хорол сүрэнгийн хурдан алтар мөрийг дундгуйн хөлтийн аймгийн алдарт байж Болдбаатарын балтан дөрж байж айргийн давд орлуулаа 6 татан дататын Бямбагийн Батэртны ээр азраа 7 баян далай сумын мөнгө сайхны мөнгөн багны хурдан алдсан газараа за 8-д өмнө аймгийн баян оосмын Эрдэнэлгийн нэгмар сүхийн хурдан хэрмөр хойхноос отоо туусаар байгаа 8 турталаа Чандаман намагтай 99 номертой хэрмэр за Баян хонгорын бөмбөрийн мөнгө батын зэрэг өчрийн хэрмэр 9 турталаа өмнө говийн зөвхөцгийн мөнгө котын галсан дөрж өрн галсан газар харагдахгүй байсан 10 турталаа намхан инх сайхны хурдан галсан газар 11 турталаа за баярлалаа. За баярлалаа миний хөтлөгч. За үзэгч түмдээ өөрийгөө сайхан танилцуулаад баяр наадмын сэтгэлээсээ олцохгүй юм. Намайг өмнө говьмгийн хаан гарсан аймгийн алдарт туяач. Өнөр үеэр ямар төвшин гэж юм байна. За хурдан өргөн өнөөдрийн баяр наадамд аман үзүүн турдлаа. Удам гшил урдмал хамжилтын талаар. Энэ Дунд говьмгийн холдсон Монгол улсын алдарт туяач Жаргал сайхны эрдэнэ төгс гээд миний найз унгамар байгаамаа. Яг өөрөө эзэн өмнө говьмгийн баяа басан юм. Даш үлжирийн буян нэмэх гээд ах юм мар байгаа. За урдам нь яаж уралдаж байв? Урдмал хамжилтын тухайд. Энэ нодны хязаалуураа л үегдсэн да. Тэгээд аймагт ам үзүүдэд бас нэг багсаах сумын наадам дэрт нэг 6 ороод энэ жил төвхөн бүст харагдаад сая аймгийн наадамд ам үзүүдэд тэгээд 3 дахь давхар. За өмнө одоо зөгцччүүдээ 5-7-гочудаа баяр наадмын имжлэгээ төвшүүлэхгүй. Одоо энэ сайхан томоогоо ээж уурхайхан 5-7-гохонтой бүгдэнд нь одоо ажлын өндөр амжилт хүсээд сайхан наацгаагаад. За баяргийн олон наадмаас харигд хүртэлтгай. За намайг Дунд говьмгийн сайн цагаан сум яриад залуу яч буян сүхийн сайхан сэтгэл гэдэг. За Энэ манай аав сайн цагаан сум яриад дөрж сүрэнгийн буян сүх манай аав өвөр моргой. Дунд говьмгийн дэлгэр цогцсон аймгийн алдартай байж мөнгө саруулын бямсах ах маань уян сайлганд харуулсан. за удам өгшлийн тухайд урдамны хамжилт. Удам өгшлэн гэвэл өмнө говьмгийн баяндлаа сумын Арднагийн Бадрах ах маань унгаата. Тэ энэ жил анхны хуваагаараа Хязаалуур Угтаал сайдмын сумын 100 жилд харигдаад нодлон Соёлуур Увс аймгийн Тариалан сумын 100 жилд харигдсан. За тийм л амжилттай. За урд өмнө нь өмнө говьмгийн зөгцчээ сум дээрс наадж байв. Гой анх удаага л ирч. За бас зөгцчээ сумын наадмын дуу сайхан ээлээ. Энэ сайхан нутгийн зан олон баяр наадмын имжлэгээ төвшүүлэх. Тэглээ сайхан байна. Түүхт 60 жилийн тэмдэглэж байгаа 5-7-гочудаа баяр наадмын төвшүүлье. За баяргийн олон наадмаас харигд хүртэлтгай. За баярлалаа. Сүх тийм ээ. За би Өвөрангай аймгийн Баянгол сумын аймгийн алдарт уяач чулуу үгэл хав гэж өгч юм байна. За хурдан за хонгормор айргийн 3 турдал, хүрэн азар айргийн 3 турдал, хүрэн азарны удам өгшил урдамны хамжилтын тухайд. За энэ юу яжсэн шүдлөөр өмнө говийн хан богдын 100 жилд айргийн 4-аар хурдлаад Эрдэнэл Дунд говийн Эрдэнэлд дааг аман үзүүдэд Баянголын 100 жилд аман үзүүдэд Баян өндрийн 100 жилд бас аман үзүүдэд тийм их амжилттай. Хурдан хонгорморныхын тухайд. За энэ битүүмэр байгаа юм уу? Хоёулаа соёл өрөөнүүд бараг нэг айл ядуунууд байгаа. Дорнод аймгийн цагааваа сум яриад Бүтийн Бацаахан гэдэг наах юм. За намайг Дундгой аймгийн холдсон аймгийн алдарт байж Болдбаатарын балдан дэрж гэдэг. За хурдан алтар морь хойноос сайхан одоо нэхэж уралдаад өнөөдрийн баяр наадам тавлаа. Удам өгшил урдамны хамжилтын тухайд. Тэгэлээ. Энэ бандгагаа юу яадаг юм аа? За. Удам өгшлэн. Урдам нь нэг олон наадам дараагүй. Болдож байгаа аваад аваар л явсан. Аваад аваад бол олон гэсэн. За нутгийн энэ сайхан нутгийн зан олон бас баяр наадмын имжлэгээ төвшүүлэх. Оо сайхан наадмаа гэдэг сайхан цогцож сайхан наадмаа хийж байна. За. Тэгээ цэцчүүдтэй баярын наадмын дэргийа. 60 жилийн их зингэл наадмын эрмгийн хурдан сонгомл дээд насны мордын уралдаанд Дундгой аймгийн сайн цагаан сумын уяач аймгийн алдарт уяач дорж сүрэнгийн баян сүхийн сартай зайд төрөө магнат хурдулж өмнө аймгийн баян
сумын харьяат аймгийн алдар туяаш таш вэлжирийн буян нэмхийн хүрэн аман хүзүүн турдулж өвөр аймгийн баян гол сумын харьяат аймгийн алдар туяаш чулуун хүүгийн тавг жовын хонгор хайргийн гурваар хурдулж өвөр аймгийн баян гол сумын харьяат аймгийн алдар туяаш чулуун хүүгийн тавг жовын хүрэн хайргийн дурваар хурдулж аймгийн холд сумын харьяат аймгийн алдар туяаш Болдбаатрын даш дөржийн халтар хайргийн таваар хурдулсан таваар сайхан битэй толгор өргөн магнатай тунчиг холдоо хурдтай сэрвэ мундаа өндөртэй сэргэр уртж ихтэй сэрэгдэн бүлтгэр нүдтэй шатсаа мөч урттай чадал хурдаарангах ихсэн содон сайхан хийцтэй сонгомол насны хурдан. За ийхүү Өмнөг аймгийн орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн амбар зингэл наадмын сонгол дээд насны эмэрдийн уралдаан дөрүүлж харагдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг Монгол улсын эмэр цоллооч Цэрэн давг хайрцан сонирхолтой. За Өмнөг аймгийн сайн цагаан сумын Доржирнгийн мөн зүгийн хурдан сартай зэдмэрийг аймгийн алдар туяаш мөнгө сургуулийн бямсүх хойж түрүү мөгнөд хурлууллаа. Ам хөдөө Өмнөг аймгийн баян аваа сумын Ташвилрын мөн нэмтийн хурдан хөрөмбөрийг хан хонгорсны аймгийн алдар туяаш өнөр үеийн амар төвшин уйж ам хөдөлгүүдээ сүүлийн 2 жил дараалан Өмнөг аймагтан ам хөдөлгүүдэд өссөн бол за ингээд 5-7 дöөгт 60 жилийн ойд мөн ам хөдөлгүүдээ Өврэн аймгийн баян улсын аймгийн алдар туяа Чулуугийн лав гэж өөрийн хангаануудаас нэрж ирээд хүрэн газарга хайргийн 3 турлуу Чонгормроо хайргийн 4 турлуулсан бол Өмнөг аймгийн 4 турлуулсан Галбаатарын хорон сүрэнгийн урдан алдар мөрийг Дундуу аймгийн Хул сумын аймгийн алдар туяа Болдбаатрын Балдан дөрж уйж айргийн давда тус турлууллаа. За ингээд сонгол дээд насны эмэрдийн уралдаан түрүү бараг турлуулсан хөлгөөдийн алдар цолыг дуудаж шагнадыг гартуулсан өглөө. Монголын 100% органик анхдагч үндэсний үйлдвэр Мимо. Мимогийн бүтээгдэхүүнүүдээс адуун зориулагдсан нэнхүү супер Мимо. Нэг шуудаа тэжээл нь нэг адууны бүтэн жилийн хэрэглээ. Тэжээлэн дээр 50 грамыг холиод өгтөл хангалттай. Үр дүнд нь хурд хүч, тамир тэнхэг нэмэгдүүлнэ. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Хөлсөөр гарах эрдэсийн дутагдлыг нөхөн. Дархлааг дэмжиж өнгө зүсийг сайжруулна. Булчингийн сэргэлтийг түргэсгэнэ. Мөрөөдлөө Мемоор бүтээцгээл. Овёс хэвгийг үйлдвэрийн аргаар жигд хольж, давс хужир, сэдэн, эрдэс боцор баяжуулан адуу хурдан мөрөнд зориулан үйлдвэрлэсэн тижээл амар. Чиглэж бэлтгээд шууд хэрэглэж болох чанар стандартын шаардлага хангасан хэрэглэхэд амар тижээл амар. Үндэсний үйлдвэрлэгч Агрофид тижээлийн үйлдвэр. Хурдан мөрөнд зориулан хамгийн цэвэр, хамгийн чанартай овёс хэвгийг олон төрлийн витамин, үл орлогдох амин хүчил, кальц, селен, эрдсээр баяжуулан үйлдвэрлэсэн бүрэн найрлагатай хүчит тижээл. Хурдан мөрөндөө хурд тижээлийг Агрофид тижээлийн үйлдвэр. За Түшээхэн аймгийн Өг Түшээгүний хошууны их шинхай уулын ойролцоо одоогийн Өмнөг аймгийн Зовцлын сумын
Сир тугийн нутагт оршихоо өгөөмөр уулын маруу хойд үзөөр цэцэн уулынхан ард оршихоо 5 жижиг толгодынхоо нэрээр нэрлэгдэж Алс тэртэг 1966 оны галмөрн жил одоо үүсэл өгжлөн эхлүүлж байсан Монгол улсын анхны ууган уурхайтуудын нэгэн болох Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонтой орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн өмбөр зангал наадам мөргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан зохион байгуулагдаж их хоёр зангал наадмын хурдан сонгол дунд насны мөрдийн уралдаан шанд шалгах хөлгүүд гарааны зурхаар өдөлсөн байгааг үзэгчтэй охин дэлгэн харж байна. За шарвын утган бээр захиралтай Бямбагийн мэнд үеэр төлөөлөн өдөрдөх өвлийн дарагтай орон нутгийн өмчөд 5-7 хувьцаат компани энэ түүхэн 60 жилийнхэн он босгон дээр за Монгол улсын төрийн ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор одоо шагнаж баяр дээрээ баяр нэмсэн ийм одоо сайхан үйл явдал болж за түүх 60 жилийн өмбөр зангал наадмаа 3 өдрийн дөрөж өргөн дэлгэр ёслол төгөлдөр сайхан тэмдэглэснийг төмний их студийн уран бүтээл чамд олон төмөн олон үзэгчтэй авахындан ийхүү одоо бүрэн гэхээр нь бэлтгэн төлөвлөж за энэ өдөр сонгол дунд насны мөрдийн уралдаан шанд шалгах хурдан хөлгөөд ийхүү гарааны зурхаар хөдөлсөн байгааг үзэгчтэй авахын дэлгэн харж байна. За эдэн дотор бол одоо аймаг ус орон нутагтаа тогтмол хайрыг дөрөв нурталдаг олон сайхан цуутай хурдан хөлгөөд одоо хүрэлцэн ирсэн байгаа. За хэдэн хоногийн өмнө одоо Говьсүмбэр аймгийн бэр цангат наадан 4 магнаа дурталсан Дундгой аймгийн Хулцсумын аймгийн алдарт бие Жамбал төрчин Бүрэг төрчин уяаны хурдан хээрүрээ одоо ирсэн байлаа. Говьсүмбэр аймгийн бэр цангат наадан хайрыг дурталсан Дундгойн луусны Баатарын гамбургийн хурдан халдсан үрээ ус одоо мөрдсөн байна. За Монгол улсын мандаа байж Вандагийн бэр сайхны унган намагтай хурдан хээрүрээ мордсон байна. Цаадад нь одоо Вандагийн бэр сайхан мандагийн өргөн Дундгойн луусын аймгийн алдарт яаж Тогтоордны Батышгийн унган намагтай борурээ мордсон байна. Энэ хамгийн наадалд нь Дорнод аймгийн Матад сумын уяаж Хатхан Гамболтын ангуудын унган хундган намагтай хурдан сартай хүрэн үрээ ус одоо мордсон байна. За гэгмэшлэн бол одоо олон сайхан хурдан хөлгүүд одоо энэ өдрийн бэр зангад нааданд хөлгийн шанд шалганаа. За хурдан сонгол багнасны дунд насны мөрдийн уралдаан шанд шалгах хурдан хөлгөө төхөөрөмжиндэн одоо гүйцэд сайхан хурж байгаа дурган мөчийг үзэгчтэй авахын дэлгэн харж байгаа газар газараа цугларсан 50 гаруй хурдан хөлгүүд өртгүүлээд энэ өдрийн бэр зангал нааданд алтан доосоо өргөж хөлгийн шанд шалгах мандайлагч дохоо өгөхөд нэгэнд бэлэн болсон байна. Сонгол дунд насны маргарааныхаа зурхаагаас эргэд бэлэн болжээ. За хоржидоо сонгол дундас тиймэр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан иргэд 14 номертой эмэгтэй хүүхэдтэй хурдан яруу хамгийн наадлаар гарч ирсэн байгаа. За энэ бол одоо бүртгэл дээр хараахан бүртгэдэггүй юм одоо өрөө байгаа харагдаж байна. 33 номертой мөрдөн хурдан дээр төрөө их эзэнгад наадмын сонгол дундас тиймэртэй уралдааны 3 дээр гараад ирсэн Өмнөг аймгийн 3 дэс сумын уяаш Нямын мөнгөтгоогийн хурдан дээр төрөө гарч ирсэн байна. За өнгөний хэдэн үрээр нь одоо шуурмагтан гарч ирээд одоо ерөн цол татарч байгаа харагдаж байна. 100 номертой мөрдөн хурдан яруу их эзэнгад наадмыг одоо өнгөж игэлээ. Энэ 100 дамгтай хурдан яруу мордож байсан Өвөрхөн аймгийн Баян улс сумын аймгийн алдарт яаж Чулуугийн савгж үеийн одоо уяасаад харуулдаг хурдан хээрүрээ одоо гарч ирээд өнгөлж байгааг үзэгчтэй авах харлаа. 100 номертой мөрдөн Төв аймгийн Бүрэн сумын уяач за Цэрэн мөнцгийн дэшнэмийн хурдан хээрүрээ байна. Чулуугийн давж алдарт уяасаад харуулдаг Төв аймгийн Бүрэн сумын уяач Цэрэн мөнцгийн дэшнэмийн одоо өөрийнх нь унган одоо байгаа. 14 номертой мөрдсөн нүдтэй загсан намагтай хурдан хээрүрээ бол одоо хурдан хязгаарлан насны мөрдийн сонгол дунд насны мөрдийн уралдааны ам хөдөлгөөн дээр гараад ирсэн бол 3 дэсийн хурдан дээр төрөө Монгол улсын дутмандаа хөдөлгөөн даашдын боцоргийн унган одоо байна. Цаадалд нь Баян хүрээ тамагтай хурдан том дээр төрөө 20 хэдэн номертой мараад гараад ирсэн байгаа. Энэ бол одоо Өмнөг аймгийн хам богд замын насан буянгийн хурдан сэр дүрээс одоо гарч ирсэн уршиж байгаа үзэгчтэй авах харлаа. За энэ архан талд нь одоо 1 номертой мөрдсөн цагаан үрээ Хуралмаагийн зэдвийн хурдан Ганшиг цагаан гэдэг үрээ мөн одоо гарч ирсэн уршиж байгаа олтой байна. За ингээ сонгол дундас нэмэрдийн уралдаан тэр дундад 89 номертой мөрдсөн шуруун тамагтай Нямдөржийн одоо Дондын Нямдөржийн хурдан бор үрээ одоо үзүүрийн хэдэн үрээн дээр мөн гарч ирсэн уршиж байгаа юм байна. За ингээ дарын үрээнүүдийг одоо нэг сайхан харуулад одоо өршлээ. За энэ одоо хамгийн ардталт нь Зэнкэр сэжнэтэй хэлтэй жонжин намагтай Говьшин ТТ компани захирал Хурц Баатарын Ардны хамтын хурдан хээрүрээ гараад ирсэн уршиж байгаа харагдаж байна. 5 номертой мөрдсөн Дундгой аймгийн Хулцсумын аймгийн алдарт яаж Жамбал төрчин Бүрэг төрчин уяас олгийн харуулдаг Говьсүмбэр аймгийн бэр цангат наатанд аяр идэж өссөн хурдан халдсан үрээ мөн одоо гараад ирсэн энэ дундалд нь 20 өдрийн багцаагаар явж байна. За хурд талд нь 80 номертой мөрдсөн Ногоон сэжнэтэй сайхан хээрүрээ мөн одоо гарч ирлээ. За энэ хээрүрээ бол одоо Өмнөг аймгийн Цоцгийн сумын уяас Намсрын даваа сүрэнгийн хурдан хээрүрээ. За хурдан сонгол дундас нэмэрдийн уралдааны үзүүрийн хэдэн үрээний ардтал дээр байгаа 10 номертой мөрдсөн хурдан харалдан үрээ ус одоо гарч ирсэн энэ одоо бүртгэл дээр хараахан бүртгэдэг үрээ байна. За түүний уртал дээр нь 98 номертой мөрдсөн хурдан хээрүрээ гараад ирсэн байгаа. За энэ 98 бол одоо Өмнөг аймгийн Булган сумын Батөрийн баяртын хурдан сартай зээрбрээ гарч ирсэн байна. Батөрийн баяртын хурдан сартай зээрдэгдэг үрээ одоо гараад ирсэн уршиж байгааг үзэгчтэй охин толтон харж байна. За урьдчилаад одоо үзүүрийнхээ өрөөнүүд рүү жоохон одоо дөксөе. За сонгол дундас нэмэрдийн уралдаан гэдэг бол одоо аргагүй байхгүй ер нь одоо шимтээхэн сайхан уралдаан гарах нэ.
За үнэхээр одоо ер нь хамгийн хурдан нас нь бол одоо сонгомлон насны мөртийн уралдаан байдаг. За нэг мөсөн одоо өнгөн дээрээсээ сайхан харуулъя да. За өнгөн дээр 14 номер тамирсан нэмэгтэй хүүхэд хэрвээ гарч ирж хөтлөөд байгаа. За энэ бол одоо ингээд бүртгэл дээр хараахан одоо бүртгэдэг энэ 15 гээд одоо бүртгэгдсэн юм биш байгаа да. Мөнхбөрийн Баатарын уйж хурдуулж байгаа мөнгө төвшингийн төгөлдрийн хурдан хэрвээ. За энэ 15 гээд одоо номероо бүртгүүлсэн юм байна. Өмнөг аймгийн зөвхөн сумын уяж мөнгө төвшингийн төгөлдрийн хурдан хэрвээ аймгийн алдарт яаж Мөнхбөрийн Баатар уяасалагын даруул Баатарын амин өстөн гэдэг үг одоо унж хурдуулж байгаа. Аман хөзүүн дээр нь Монгол Уяд амхтаа 38 номертой мордсон байсан хурдан хүрэн үрээ удаа гарч ирсэн уншиж байгаа үзэгч та охин дэлтэн харж байна. За энэ бол одоо өмнөг аймгийн хам богдсон юм. Идэр цогийн бүрэн Баатарын хурдан хүрэн үрээ гараад ирсэн уншиж байгаа бол Дундгай аймгийн хулцмын аймгийн алдарт яаж Болдбаатарын дэвтэрчийн хурдан хулбараа айргийн ураг дээр гарч ирсэн байна. Дундгай аймгийн хулцмын аймгийн алдарт яаж Жамбал төрчийн бүрэг төрчийн уяасалагын даруулж байгаа. За өмнөг аймгийн Мандалаа сумын Нэргүүн Думбайрын хурдан хайраа Говьсөнбөр аймгийн Баярсангал наатан Түрүү магнат хурдсан хурдан хайраа айргийн дөрөв дээр гараад ирсэн уншиж байгаа. Төв аймгийн бүрэн сумын уяаж Дашнымгой одоо хурдан хайраа айргийн 5 дээр гарч ирсэн уншиж байна. За мөн одоо өдөр Дорцонгийн хурдан бороо 6 дээр гарч ирсэн байна. 35 номертой мордсон. За өмнөг аймгийн Зогтоо сумын Чойнберлийн одоо уяасалагын даруулж байгаа. Өмнөг аймгийн Номгон сумын Жаргал сайхны Дорцонгийн хурдан бороо гарч ирсэн байна. За түүний ард талд 2 номертой мордсон Болдбаатарын дэвтэрчийн хурдан сатан хариулгын намгатай зээртрэ Дундгай аймгийн Суусын 100 жилийн ам барьсангад наадан аяр идэж өсөн үрээ байгаа. 99 номертой мордсон хурдан Шарга үрээ ус удаа гарч ирсэн тэр хамгийн цаадлаар нь өшөж байна. За тэр бол одоо өмнөг аймгийн Зогтоо сумын уяаж Алтан гэрлийн центрынгийн хурдан Салтай хонгороо цээжний хэдэн үрээний ард тал дээр байгаа юм байна. За энэ ард талаас одоо 20 номертой мордсон сайхан засмал гэртээ зээр дүрэнийг одоо гарч ирсэн байна. 20 номертой мордсон засмал гэртээ хурдан зээр дүрээ бол Өрөн аймгийн Дөгрөг сумын уяаж Баттумрын ат ясрынгийн хурдан зээр дүрээ байна. Урд талын битүүний нэтэ 39 номертой мордсон хурдан зээр дүрээ ус удаа гарч ирсэн уншиж байгаа. Энэ бол одоо өмнөг аймгийн Зогтоо сумын уяаж Судмын Бацаагны хурдан хөрөнгөрөө байна. За арын үрээнүүдийг одоо үзэгч та охиндээ сайхан харуулъя. 13 дээр явж байгаа буюу арын хэдэн үрээний өнгөн дээр 95 номертой мордсон хурдан хээр үрээ удаа гарч ирсэн байгаа юм байна. За энэ бол одоо 95 номертой мордсон өмнөг аймгийн Баян Овоо сумын уяаж Буян нэмхийн одоо хурдан хэрвээ байна. Аймгийн алдарт яаж Дашвалдрын Буян нэмхийн хурдан хэрвээ. За нэг номертой мордсон өмнөг аймгийн Хамбогд сумын Хордмаагийн зэтби хурдан цагаан цоохроо мөн удаа гараад ирсэн уншиж байгааг үзэгч та охин дэлтэн харж байна. За арын үрээнүүдийг одоо ахаад нэг суугаад эргээд одоо ингээ сайхан уршаалъя. 25 номертой мордсон Баян хүрээ тамгатай хурдан зээр талцсан үрээ ус одоо тэр өнгөний хэдэн үрээтэй одоо хамт уршилж байгаа харагдаж байна. За ингээ хурдан сонгуульд бас тиймэрхүү уралдааны 20 нэлийн гранатаар явж байгаа өрөөнүүдийг одоо үзэгч та охин дэлтэн харж байна. За энэ хамгийн наадалт нь Орнод аймгийн Матад сумын Хатган овогт Гамбалтын ангуудын унган намгатай хурдан зээр дүрээ одоо гараад ирсэн. Энэ одоо хамгийн наадалт нь урьж татгаа харагдаж байна. За тэр дундад одоо Будын өрүүн болтын хурдан хэрвээ мөн гараад ирсэн байна. Будын өрүүн болтын хурдан хэрвээний ард талд нь 5 номертой мордсон Ямбал төрчийн бүрдүүлж алдартай уяасалагын харуулж байгаа Говьсөнбөр аймгийн Баярсангал наадан аяр гэдэж байсан хурдан халдсан үрээ гараад ирсэн байгаа. За охин аймгийн шилүүсээр сумын Хосивэл компани дэмжгийн инкубатын унган хурдан халдсан үрээ жоохон орцчих. За 99 номертой мордсон хурдан ухаан зээр дүрээ одоо энэ дундалт мөн урьж татгаа харагдаж байна. За энэ бол одоо өмнөг аймгийн Зогтоо сумын уяаж Алтан гэрлийн Тэрэм бунцгийн одоо хурдан цэнтрэнгийн Алтан гэрлийн цэнтрэнгийн хурдан дээр дүрээ байна. За жаахан урьжлаа. Одоо хүүтүүрийнхээ өрөөнүүдийг очиж одоо сайхан харуулъя. 23 номертой мордсон хурдан хулуураа гарч ирсэн байна. 23 бол одоо бүртгэл дээр хараахан бүртгэл айгуу бас одоо ийм үрээ байна. 3 дэсийн хурдан зэр дээр гарч ирсэн байна. Өмнөг аймгийн 3 сумын уяаж Нямын мөнгөтгөөгийн хурдан зэр дээр Дорны өнгийн Монгол улсын дутмалтай Өвдөн дайчдын боцоргийн хунаган гадуу байгаа. 89 номертой мордсон Дундгай аймгийн Сайн цаа сумын аймгийн алдарт байж Батмунгийн насан болтын уяасалагын даруулж байгаа өмнөг аймгийн уяаж Ондын мэмдөрчийн хурдан Орврын ус одоо энэ хэдэн үрээний өнгөн дээр гарч ирсэн уршилж байгаа. За 25 номертой мордсон Төмөр мөнхийн насан буянгийн хурдан зээр дүрээ ус одоо гарч ирсэн юм дундалт нь байна. За одоо нөрвөлтэн сайхан уршлаад цээшнийхээ хэдэн үрээн дээр одоо жоохон ойртож очие. За Дундын мэмдөрчийн хурдан бороо бол одоо энэ шуун намгатай хурдан бороо гараад ирсэн байгаа. За 80 номертой мордсон хурдан хээр үрээ одоо энэ дэлгэс нь харагдаж байна. За энэ бол одоо Намсрын даваа сурнгийн хурдан хэрвээ өмнөг аймгийн Зогтоо сумын Намсрын даваа сурнгийн хурдан хэрвээ цаадалт нь 28 номертой мордсон өмнөг аймгийн Баян далай сумын уяаж Эрдэнэ сайхны бэлгүүний хурдан бүүдэн үрээ мөн удаа гарч ирсэн байна. За урьшаалъя. Энэ хэдэн үрээний өнгөн дээр 95 номертой мордсон сайхан хээр үрээ ус удаа гарч ирсэн байгаа юм байна. За 95 номертой мордсон өмнөг аймгийн Баян Овоо сумын Дашвалдрын Буян нэмхийн одоо хурдан Дашвалдрын Буян нэмхийн хурдан хэрвээ 10 хэдэн үрээний өнгөн дээр байгаа. За урьшлаад одоо урдлынхаа үрээнүүдийг сайхан харуулъя. Цагаан зоогроо бол одоо Даншиг цагаан гэдэг үрээ Хордмаагийн зэтмийн Даншиг цагаан гэдэг үрээ гарч ирсэн байна. За өнгөнийх нь үрээнүүдийг одоо нэвтгэн яваад харуулах юм уу? За тэгээ өнгөнийхөө үрээнүүдийг одоо сайхан харуулъя. За 14 номертой мордсон Мөнхбөрийн Баатар автодын уяасалагын даруулж байгаа хурдан хээр үрээ бол одоо гарч ирээ хөтөлсөн хэвээрээ. За энэ бол одоо өмнөг аймгийн Зогтоо сумын мөнгө төвшингийн төгөлдрийн хурдан хээр үрээ гараад ирсэн уршилж байгаа бол
Ундгай аймгийн Хул сумын аймгийн алдарт Жамбал төржийн Бүрүү төржийн уяасалыг даруул Бүрүү төржийн Билэг түүгийн он журлуулж байгаа 4 номерт амьдсан Өмнөг аймгийн Мандалаа сумын нэргүүн төмөн баярын хурдан хээр үрээ утаагаар ирсэн уншиж байгаа үзэгч та бүхэн дэлгэн гарч байна. Ундгай аймгийн Хул сумын аймгийн алдарт Бодын ариун болтын өнөкн атоо за айргийн гурав дээр одоо Төв аймгийн бүрэн сумын уяач Дашнымын хурдан хээр үрээ гараад ирсэн 100 дамгтай хурдан хээр үрээ өөрийнх нь одоо өнөкн атоо Өвөрхөн аймгийн Баянгол сумын аймгийн алдарт Чулуугийн тавж уяасалыг даруулж байгаа. За 4-5 үрээнүүдийг одоо сайхан харуулъя. За дөрөв дээр бол одоо Дундгай аймгийн Хул сумын аймгийн алдарт Болдбаатарын дэш төржийн хурдан хуулуурайг түүний дөрсөн аймгийн алдарт Болдбаатарын Балтан дөрж уяасалыг даруулж байгаа. Өөрийнх нь одоо унагн атуу. За түүний ард тал дээр нь 99 номерт амарсан цагаан хонгороо одоо гарч ирсэн уршилж байгаа. За 99 номерт амарсан энэ бол одоо Алтан гэрлийн Цэн зургийн хурдан завтай хонгороо 8 номерт амарсан хурдан хэрвээ тэшний хэдэн үрээн дээр очиж нийлсэн. Орны аймгийн цагаан хавсмын нацаг дөржийн барь сайхны хурдан хэрвээ байна. 39 номерт битүүн нэтэ хурдан хөрөнгө үрээ одоо 10-ийн дүүрэн дээр байгаа цогцтой сумын Содмын бат сайхны хурдан хөрөнгө үрээ байна. Эмэгтэй хүүхэдтэй сайхан бороо түүний ард тал дээр мөн одоо гарч ирсэн байгаа. Заарын үрээнүүдийг за жоохон гадагчлаарай. За ингээд одоо энэ фильмээр сангал наадмын хурдан сонгол дундас нэмэртийн уралдааны өнгөний 12 үрээ бол одоо жаахан сэрэгэн болсон байгаа. За арын үрээнүүд нь одоо ер нь хөл басал одоо ер нь чангатайхан байгаа юм байна. Донны мемдорчи хурдан бороо энэ одоо дундалт нь байна. За түүний урд тал дээр нь 19 номерт амарсан хурдан хэрвээ бол Өмнөг аймгийн Мандалай сумын мөнгө сайхны гандагчийн хурдан хэрвээ байна. Түүний ард тал дээр нь аймгийн алдарт Жамбал төржийн Бүрүү төржийн уяасалыг даруулж байгаа. Дундгай аймгийн Луу сумын Баатрин амбруугийн хурдан Халдан үрээ бас одоо ороод ирсэн. Говьсөмбөр аймгийн Бэр сангал нааданд аярэгдсэн юм одоо хурдан үрээ байгаа. За түүний ард тал дээр нь сахтан хариулган дамгтай Дундгай аймгийн Хул сумын аймгийн алдарт Болдбаатарын дэш төржийн хурдан Зээр дүрээ гараад ирсэн. Дуу сумын 100 жилийн омбер сангал нааданд дааган насанда аярэгдэж ирсэн юм одоо хурдан сайхан хүлэг байна. Сахтан хариулган дамгтай хурдан дээр дүрээ одоо гараад ирсэн байгаа бол түүний ард тал дээр нь 9 номерт амарсан Өмнөг аймгийн Цогцын сумын Гончгийн одоо хурдан хэрвээ Гондомрын гончийн хурдан хэрвээ жоохон урьслаарай. Гондомрын гончийн хурдан хээр үрээс одоо 9 номертай гарч ирсэн байна. За Болдбаатарын дэш төржийн хурдан дээр энүүдийн бэр сангал нааданд үзүүрийн хэдэн үрээтэй уралдаж байгаа жоохон одоо ойшоолоо. Дундгын Дуусын Баатрин амбруугийн хурдан Халдан үрээ Өмнөг аймгийн Далдан дадлал сумын Дондын нэмдөржийн хурдан бороо 2 энэ одоо дундалт нь урьслаад байгаа харагдаж байна. 15-6-гийн багцаан дээр одоо урьшилж байгаа юм байна. 15-6-гийн багцаан дээр одоо урьслаад байгаа. За энэ одоо урдлын хэдэн үрээний хамгийн наадалт нь 28 номерт амарсан хурдан Гүүдэн үрээ ус одоо гараад ирсэн урьшилж байгаа харагдаж байна. За энэ бол одоо Өмнөг аймгийн Баяндалай сумын уяж Эрдэнэ сайхны Бэлгүүний хурдан Бүүдэн гэдэг үрээ гарч ирсэн. Таадалт нь 19 номерт амарсан хурдан хээр үрээ одоо урьшилж байгаа. Өмнөг аймгийн Мандалай сумын Мөнгө гандагчийн хурдан хээр үрээ Мөнгө сайхны гандагчийн хурдан хээр үрээ одоо гараад ирсэн байна. За тэр одоо гандагчийн хээр үрээний буруу талд нь 80 номерт амарсан хурдан хээр үрээ мөн одоо гарч ирсэн байгаа. За тэр 80 номерт амарсан хурдан хэрвээ бол одоо Өмнөг аймгийн Цогцын сумын уяас Намтрын даваа сумгийн хурдан хээр үрээ гарч ирсэн урьшилж байгаа. Одоо Өмнөг аймгийн Номгон сумын Дөрцрөнгийн хурдан борууг за Өмнөг аймгийн Цогцоо сумын уяас Чоймбрд уяасыг харуулж байгаа. Энэ одоо гараад ирсэн мөн урьшилж байгаа үзэгч та бүхэн одоо дэлгэн харж байна. Чоймбрдын уйж урдуулж байгаа Гэрдний бат шиг алдартай унган намгатай хурдан боруу бол одоо Дөрцрөнгийн хурдан бороо дааган насанда Өмнөг аймгийн Номгон сумын 100 жилийн амбер зангал наатан аярыг туртаж байсан үрээ байгаа баха. За урд талд нь бол одоо 1 номерт амарсан Хурлмаагийн тэтгэврийн хурдан Анжиг цагаан гэдэг үрээ гарч ирсэн мөн одоо урьшилж байгаа. За урд талд нь мөн одоо сайхан зээр дүрээ гараад ирсэн 20 номерт амарсан болтой байна. За энэ бол одоо Өргөн аймгийн Дөрвийн сумын уяад Балтамрын эдээсрэнгийн хурдан дээр талдан үрээ гарч ирсэн. Дасцэв гэдэг үг одоо онжирлуулж байгаа. За өдрийнхөө өрөөнүүдийг очиж одоо сайхан харуулъя. За ингээд энэ өдрийн бэр зангал наадмын хурдан Сонгол дундас нэмэртийн уралдааны үзүүрийн хэдэн үрээ гараад ирсэн бэ? 39 номерт амарсан хурдан дээр дүрээ хэд дээр байгаа байна. За 9 дээр байгаа юм байна. Энэ бол одоо Өмнөг аймгийн Цогцын сумын Содмын бат сайхны хурдан хөрөнгө үрээ Эрдэнэ цэцгийн мямсуг алдарт уяасалыг даруулсан юм одоо хурдан дээр дүрээ 9 дээр байгаа юм байна. За 31 номерт амарсан Болдбаатарын дэш төржийн хурдан бор үрээ, гол үрээ наадалт нь 9 номертой юм шиг байна. Эмэгтэй хүүхэдтэй сайхан бор үрээ одоо гараад ирсэн урьшилж байгаа 9 номертой юм уу? 90 хэдэн номертой юм уу? За 91 номерт амарсан хурдан бор үрээ одоо байгаа юм байна. Хүүхэд нь харж хөвчээд одоо номер нь харагдахгүй байсан. 91 номерт амарсан юм шиг байна. Өмнөг аймгийн Хамбог сумын Хуйгийн Эрдэнэ баатрын бор халдсан үрээ Мянгамар сүрэнгийн Хүрэл баатар уяаж учирдуулж түрүүнд одоо хязаалан хэрэлцэн үрээ аярэгдүүлж байсан. За Эрдэнэ баатрын хурдан бор үрээ түүний урд талд нь Нацаг дөржийн бэр сайхны хурдан хэрвээ Орнод аймгийн цагаан аваа сумын Нацаг дөржийн бэр сайхан унган халдсан дагаа ирээдүйн өмнө ихэд дөрүүлээд улсад ам хөдөлүүлээд Алтан овоондос одоо аярэгдүүлж байсан хүндээ урд талд нь бол одоо сайхан хар үрээ нэг одоо гараад ирсэн 24 номертай хар үрээ цааж олон уршилж байгаарай. За 90 номертой юм байна шүү. 99 гэж одоо хараад байсан. 90 номертой амарсан Цэгэл хонгор үрээ одоо гарч ирсэн байгаа юм байна. 90 номертой амарсан шарга үрээ Өмнөг аймгийн Хамбог сумын Түнтүүшийн төвшин болтын хурдан шарга үрээ байна. Цаашаа одоо хадуураа явчих юм да. Түнтүүшийн төвшин болтын хурдан шарга үрээ бол одоо цаашаа хадуур агараа явчлаа. За өдөр хэдэн үрээ байна.
За ингээд өнөөдрийн Бэрцэнгэл наадмын Сонгол дундас Нэмэртийн уралдааны үзүүрийн 3 үрээ. За 3 дээр бол одоо Төв аймгийн бүрэн сумын Дашнымын одоо хурдан тэр үрээ гараад ирсэн өөрийнх нь онхон одоо Баянгол сумын уяач Чулуугийн тавж болтор уяасалыг наруулж байгаа Дундгой аймгийн хол сумын аймгийн алдарт Жамбалтөрчийн бүрүүлдэрчийн уяасалыг наруулж байгаа Өмнөг аймгийн Мандалаа сумын Нэргүүн Дүмбайдын хурдан хэрүүрэг Бүрүүлдэрчийн мэлэгддэг үгэд онжортолж байгаа Говьсөнбөр аймгийн Бэрцэнгэл наадам Боржин дөөний бортал өмнө атаг өдрөөсөн өнөөдрийн Бэрцэнгэл наадмын Сонгол дундас Нэмэртийн уралдааны өнгөн дээр одоо гарч ирлээ. За аман хүзүүн дээр нь бол одоо Өмнөг аймгийн Цогцтой сумын аймгийн алдарт яаж Мөнхбаярын Бодбаатарын уяасалыг наруулж байгаа хурдан хээр үрээ бол одоо гараад ирсэн оршилж байгаа. За энэ бол одоо Мөнхбаярын Бодбаатарын онжортолж Бодбаатарын амин үсгийн өвчний онжортолж байгаа Өмнөг аймгийн Цогцтой сумын уяач Мөнх төвшингийн төгөлдрийн хурдан хээр үрээ гэсэн юм 3 хээр одоо гарч ирээд нэлээд зэрэг болсон байна. Цаарын үрээнүүдийг одоо нэг суугаа харуулдаг. Барай арай болоог байгаа тийм ээ. За үзүүрийн 3 үрээ бол одоо хоорондоо мэдэн одоо зэрэгхэн болсон. Арийнхаа үрээнүүдээс мэдэн зэрэгхэн болсон. Өмнөг аймгийн Мандалаа сумын уяач Нэргүүн Дүмбайдын хээр үрээ өнгөн дээр. За мөн одоо төгөлдрийн хээр үрэг Мөнхбаярын Бодбаатар уяач болж байгаа аман хүзүүн дээр Төв аймгийн бүрэн сумын уяач Дашнымын хурдан хээр үрээ аймгийн 3 дээр гарч ирсэн. За Өмнөг аймгийн Хамбогд сумын Нэргүүн Мөнхөрдний уужуртуулдаг хурдан харуурай Нацагдорчийн бэр сайхны хурдан хээр үрээ ар тал дээр одоо эмэгтэй хүүхэдтэй сайхан боруурээ гараад ирсэн байгаа. Энд чинь хэдэн номертай гэж байлаа? 91 номертай гэж байсан байгаа. 91 номертай морцсон Хуйгийн Эрдэнэ наадмын одоо хурдан бороо Өмнөг аймгийн Хамбогд сумын Хуйгийн Эрдэнэ наадмын хурдан бороо дахиад арийнхаа үрээнүүд нэг хараадах ингээд 6 үрээ одоо жаахан хүнд ирлээ. За 7-8-9 10 үрээнүүд одоо ер нь тун ойрхон байгаа юм байна да. Ойрхон байгаа юм байна. Нэг одоо сайхан сууж хараадах юм. Өмнөг аймгийн Хамбогд сумын Хорловагийн зэдвийн даншиг цагаан 19 номертой морцсон хурдан хээр үрээ Өмнөг аймгийн Мантай сумын Мөнх сайхны гамдартын хурдан хээр үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ одоо арын өрөн үрээний наадалт нь 20 номертой морцсон хөрөн үрээ бол Өвөрн аймгийн Дөглөг сумын Батмарын Адиасангийн хурдан өрөн үрээ. За цаадалт нь 5 номертой Дундгой аймгийн Дуу сумын аймгийн алдарт яаж Баатарын гамбургийн хурдан хүрэн алдсан үрээ гарч ирсэн шилгээж үзэж байгаа харагдаж байна. Завхан аймгийн Шилдөөстэй сумын Хосвел компани нийслэлийн алдарт Эмчин инквати өнөкөн одоо Даагнан Дундгой аймгийн Баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд төрүүлээд за тэгээ аймаг болон аймаг үсийн уралдаанд 5 удаа додоо дуртаж өнөө жил одоо Говьсөнбөр аймгийн Бэрцэнгэл наадам аяг дурталсан үрээ байгаа. За түүний урд тал дээр нь одоо сайхан нэмнээтэй буур дүрэнийг одоо гараад ирсэн мөн уршилж байгааг үзэж та охин дээр харж байгаа бол Мөнх сайхны гамдартын хурдан хээр үрээг Эрдэнэ болгоны цагт зурн гэдэг үгэд одоо онцордуулж байна. За Дондын Мямдарчийн одоо хурдан бор үрээг Батмөнхийн насан бол дойж хордлож байгаа шуун намагтай хурдан бор үрээ Өмнөг аймгийн Хангар сумын Монгол улсын Гавьяат булчин аймгийн алдарт уяач Содны Батаагсны өнөкөн одоо байгаа. За 91 номертой морцсон хүрэлтийн алдартын уяасалыг наруулж байгаа Өмнөг аймгийн Хамбогд сумын Хуйгийн Эрдэнэ наадмын хурдан бор үрээ 1 номертой морцсон Хорловагийн зэдвийн хурдан цагаан зоогоор Өмнөг аймгийн Хамбогд сумаас морцсон байгаа. 8 номертой морцсон Орнод аймгийн Цагааваа сумын Нацагдорчийн бэр сайхны хурдан хээр үрээс одоо гараад ирсэн уншиж байгаа. Нэргүүн Мөнхөрдний алдартын уяасалыг наруулдаг хурдан хараа Өмнөг аймгийн Төвийн бүсийн хурдан мөрдийн уралдаанд өнөө жил аман хүзүүн дуртасан юм одоо хурдан үрээ. За өнгөний 3 ч одоо хол тасарсан да. Нэг мөсийн нэгтэйг явж байгаа өнгөний 3-тайгаа бариан дээр очиж нэг залхын ахаад нэг одоо суугаад хэ. За ингээ 20 хэдэн номертой морцсон Нэргүүн Мөнхөрдний үеж урдуулдаг хурдан хар үрээ бол одоо гараад ирсэн байгаа. Хамбогд сумын Батэрцгийн Наранбаатарын хурдан хар үрээ. Орнын Цагааваагийн Нацагдорчийн бэр сайхны хурдан хээр үрээ. Аягийн тав дээр одоо гарч ирсэн уршилж байна. За 5 9 10 11 12 үрээ одоо ингээ хөнд ирж байгаа. За уршилж байгаарай. За 12 дээр бол одоо Дундгой аймгийн хөлсний аймгийн алдарт Жамбалтөрчийн бүрүүлдэрчийн хууж урдуулдаг хурдан халдан үрээ гараад ирсэн. За 28 номертой морцсон Бүүдэн үрээ ус одоо гарч ирсэн ууштай байгаа. За энэ Бүүдэн үрээ өнөөдрийн Бэрцэнгэл наадам 28 номертой Өмнөг аймгийн Баяндалаа сумын Эрдэнэ сайхны Бэлгүүний хурдан Бүүдэн үрээг Буцалунгийн Мөнх 50 гэдэг уяач одоо хууж урдуулж байгаа. Хамгийн наадгаар нь 5 номертой морцсон Дундгой аймгийн Дуу сумын уяач Баатарын гамбургийн хурдан зээл талсан үрээг за 5 номертой морцсон Отгон Мэмбийн Отгон Маатар гэдэг үгэд одоо унж урдуулж байгаа. Говьсөнбөр аймгийн Бэрцэнгэл наадам найрагдсан. За хүрэлтийн хурдан бор үрээ. За 81 номертой морцсон улаан нэмнээтэй хээр үрээ ус одоо орж ирсэн байгаа юм байна. Үзүүрийн 3 чин барайнд орох гэж байгаа юу? Манай дургилаж харж байгаа одоо үлдэрдээрээ 81 номертой морцсон хурдан хээр үрээ. Энэ бол одоо бүртгэл дээр байхгүй юм байна. Энэ хэдэн үрээ одоо ингээ хөдөлж байгаа юм байна. 1 номертой морцсон Хорловагийн зэдвийн даншиг цагаан үрээ Хамбогдоос гараад ирсэн. За Дондын Мямдарчийн хурдан бороо Батмөнхийн насан бол дойж хордлож байгаа. 5 руу орж ирлээ. За өнгөн дээр нь бол одоо Хамбогд хурд компани Батэрцгийн Наранбаатарын хурдан хар үрээ гараад ирсэн Нэргүүн Мөнхөрдний авто уяасалыг наруулж байгаа хурдан хар үрээ гарч ирсэн уншилж байгаа. За өнгөний үрээнүүд одоо өнөөдрийн Бэрцэнгэл наадам 3 үрээ нь одоо үлдсэн байгаа юм байна. За энэ хээр үрээ чинь өнгөлж уралдаад өссөн Мөнхбаярын Бодбаатар алдартын уяасалыг наруулдаг төгөлдрийн хурдан хээр үрээ энэ бүхэн авто дээр ирээд одоо үлдсэн байгаа юм байна. Ээдээ өнгөний 2 үрээ өнөөдрийн Бэрцэнгэл наадам Дундгой аймгийн Хулцмын аймгийн алдарт байж Жамбалтөрчийн бүрүүлдэрчийн хууж урдуулж байгаа хурдан хээр үрээ. За Төв аймгийн бүрэн сумын Дашнымын одоо хурдан хээр үрээ хоёр бол одоо хол гараа явсан байгаа. Дашнымын хурдан хээр үрээгийн
Өврөнгөгийн Баянгол сумын уяач чулуугийн давж валтар туяасадаг наруулж байгаа эдний галуу энэ дээрээс их насны мөр одоо харагдсан. За яваад байгаарэ гიშгээд байгаарэ. Нэргүүн Дүмбэрийн хурдан хэрүүрэ өнгөн дээрээ маа. Дундгагийн хүмүүсийн хангийн авдарч Жамбал дөржин бүрүүдэрж уяасадаг наруулж бүрүүдэржин бэлэгддэг хүүхэд одоо хүн чурлуулж байгаа. За аман хөтөн дээр Төв аймгийн бүрийн сум Самбуударгийн нутаг Сарваатуудын хөндийгөө дашны одоо хурдан хэрүүрэ гараад ирсэн. Хүүн одоо дашны хинкмэнд гэж одоо сайн одоо уяач хүн байдаг. За ингээд дашны мгон одоо хурдан хэрүүрэ 100 зай тамагтай Өврөнгөгийн Баянголын чулуугийн давж уйж урлуулж байгаа Жамбал дөржин бүрүүдэрж уйж урлуулж байгаа Дүмбэрийн одоо хурдан хэрүүрэ нэргүүн Дүмбэрийн хурдан хэрүүрэ энэ өдрийн барьсан гэл наатан Түрүү магнаа түмнэх өмнө говийн хамбогдоос нэргүүн Дүмбэрийн хэрүүрэ түрүү магнаа аман хөтөнд Төв аймгийн бүрийн сумын хинкмэнд хурдан хэрүүрэ. За өмнө хэрүүрээ одоо харахгүй сайхан хурдан байлаа. За ингээ 3 4 5 юрэнүүдийг одоо бүгд хамтдаа сайхан харъя. Өмнө Говь аймгийн зохицтой сумнаа зохион байгуулагч зохицтой сум үүсгэн байгуулагчны 102 жилийн за Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одоонтой 5 дахь хувьцаат компани дүүхт 60 жилийн өмбөр зэнгэл наадмын сонгуульдын дасны мөрдийн уралдаан нэргүү мөнгөрдний хурдан харуулаа байгаа харагдаж байна. Батүлтийн Наранбаатар авдартын одоо хурдан харуулаг нэргүү мөнгөрдний уяасадаг харуулж байгаа Өмнө Говь аймгийн Хамбогд сумаас хүндлэн одоо ташаад байгаа харагдаж байна. Хадуурс хийгээд байгаа олтой үрээ байна. За Даншиг цагаан гэдэг үрээ бас одоо байгаа харагдаж байна. За Дундуугийн дуусын Гамбургийн хурдан халдан үрээ бас одоо байгаа харагдаж байна. За Мөнхбаярын Модбаатарын хурдан хээр үрээн дээр Төгөлдрийн хэрүүрэн дээр нэргүү мөнгөрдний хөөж урлуулдаг хурдан хар үрээ одоо ойрхон орж ирлээ. За ингээд 3 дээр нэргүү мөнгөрдний хөөж урлуулдаг хар үрээ Мөнхбаярын Модбаатарын үйдэг Төгөлдрийн хурдан хээр үрээ. За 5 дээр Натар дөржин барь сайхны хурдан хээр үрээ. 6 дээр Баатарын Гамбургийн хурдан хээр үрээ. За 7 дээр 8 номертой хээр үрээ. За 9 10 Даншиг цагаан 10 11 Донгийн Мэмдөрчийн хурдан бор үрээ. За 28 номертой мөрдөн хурдан буурдараа 12 3-ын багцаагаар одоо хурдан орж ирлээ. За энэ хурдан сонгуульдын дасны мөрдийн хурдан хүчтэй сайхан зохион байгуулагдаж барианд орлоо. За Жамбал дөржин бүрүүдэрж алдарт энэ өдөр Говь Сүмбэр аймгийн Барьцангал наадан дөрвөөс хурдан хэрвэгээ 5 7 60 жилийн дахид төрүүлэгдээ баяр хүргэе. Баярын сэтгэлдээ бацхгүй юу. За баярлалаа. За хэрвээ одоо Говь Сүмбэр дөрвөөс аргагүй өнөөдрөөс одоо хурднаа баталж хол сайхан одоо төрүүллээ тийм ээ. Тэглээ. Энэ Говь нутагтаа эрд цэцэд олон сайхан уралдаж байсан. Хэрвээ минь сайхан төрүүллээ. 2-2 мардууллаа. Гамбургийн халзан өрөө маань 6-аллаа. Тэгээ 2-2 тэрсэн. За хэрвээ будын ариун бололттой юм гадуу. Будын ариун болдын унгуураа. Урдам нь юу нь яаж оруулж байгаа Говь Сүмбэр төрүүлснээс гадна. Энэ даагандаа нэг сургуулийн ойд 2 төрүүлсэн. Тэгээ шүтлэн өнжөөд хязгаарлаад оролдож байна. Мандлоогийн нэргүүн Дүмбэр гэдэг нь гадуу. Мандлоогийн нэргүүн Дүмбаяр гэж манайхын адуугын. Түн баах маань энэ 5-7 энэ компаниар их сайхан яваа хүн байгаамаа. Тэгээ зориулж хэрэг энэ компанид оролдож байна. Энэ 5-7 урд өмнөх хойнуудад бас ирж уралдаж байсан уу? Энэ уралдаж байсан. Тэр үеэр айр харах авч амжаагүй. За дахин бүргийн амжилт олон цагаар дөрөвтээрээ. За баярлалаа. За баяр хүргэе. Та өөрийгөө тэнцүүлээ сэтгэлээ хаваацахгүй юу. За тийш ингээд эргэчих. За. Хай Натар дөржин баяр сайхны төгний өрөө. Багаацрахын хооцгах үйдээ. За. Энэ жилийн одоо дан уяа юу, давхар уяа юу? Давхар уяа өөрөнгөнд оролцож, аймгийн нааданд оролцож. За. Саяхан Баянголын нэг баг нааданд оролцсон. Тэгээ саярч. Даан шүтлэн дээр нь яаж өрөлдсөн? Даан шүтлэнд оролдог. Шүтлэнд Баянгорын богдын 100 дам үзүүлчихсэн. За. Тэгээ энэ жил 3 дахь уяагаар оролцсон. За дахин бүргийн амжилт хүсье. За баярлалаа. За баяр хүргэе. Өнөөдөр Өмнө Говь аймгийн Төвийн бүстэй харуулгаа харагдуулж ирсэн. Өнөөдөр энэ сайхан түүхэн ойд ус одоо харагдууллаа. Өөрийгөө танилцуулаад сэтгэлээ хаваацахгүй юу. За баярлалаа. Намайг Өмнө Говь аймгийн Хамбогд сумын алдарт байсан нэргүү мөнхөрд нэгдгээ. За харуулгынхаа удам мөчлийг сайн. Харуураа Өмнө Говь Мандаа сумын аймгийн алдарт яач. Аймгийн за Сугрын Батбаярынхаа унгуураа. За. Энэ битүү өрөө гоо. Тий. Энэ жилийн Төвийн бүс ам үзүүлдэг мөн үү? Биш. Биш үү. Тэр соёл өрөө. За. Энэ жилийн ер дан уяа. Энэ жилийн Сумандаа нэг ам үзсэн юм аа. Сумынхан барина. Хэдэн насны иш нэмэртэй гэж оролдож байна. За би нэг сонгомол даах сонгомол унтаал ирлээ. За дахин бүргийн амжилт хүсье. Олон сайхан нааданд харагдуулаарай. За баярлалаа. Үзүүр сайхан уралдсаар байгаа өнөөдөр айрглаа тиймээс баярын сэтгэлээ хаваацахгүй юу. За сэтгэл өндөр байна уу? Хэрвээ минь шүтлэн өөр байгаа юм тэгээд гарсан цагаас сайхан өнгөлж оролцож байгаа нэзэр дээр анчаа боруулчлаа. Энэ Дорнот аймгийн Цагааваа сум яриад Намжил дөржин баяр сайхан гэж ах юм. Нацаг дөржин баяр сайхан. Нацаг дөржин баяр сайхан. Сая бас одоо унгуурыг харагдчих шиг байна тийм ээ. Энэ урд өмнө даагандаа яаж уралдсан вэ? Өнгөрсөн жил даагандаа Өмнө Говь аймагтаа гуравлаад энэ жил Төвийн бүстэй гуравлаад аймгийнхаа нааданд төрүүлээд. Тэгээд ирж байгаа юм да. Их насны мөр харагдуулаа сонгомол донд их насны мөр төрүүлгээ сонгомол донд харагдуулаа тийм ээ. Тэглээ. Маргааш нөгөөдөр энэ дээр.
Тэгээ маргааш нөгөөдөр 1-1 маргаар долно да. За амжилттай айраг дөрөөс ахвартаарай. За ажиллаа. Говийн сахаа хангаа шанхын сахаа нутагт ирж сахаа ингээд хоёр дахь гариг авч Аа. За хэрвээ одоо Төв аймгийн бүрэн сумын дашны мууга хэрвээ явах шиг байна. Тэ Цэрэн Бонцгийн дашнам гэдэг манай ах хөө. Манай өөрийнх нь унгаа одоо. Энэ яаж үргэлжлүүлсэн? Энэ дааганда Өрөнгай Баян голын 100 жил дамуу үзүүлээд Өрөнгай аймгийн Баян өндрийн 100 жилдээ айргийн дөрөөр хурдлаа. Тэгээл нэг дааганда нэг ганц 3 4 бас өөр жижиг над дөрүүлсэн. Тэгээ шүдлөөрөө энэ жил анхныхаа хийж байгаа. За энэ дэвжэн дээрээс одоо 2 сайхан айраг хүртсэн хүний хувьд бас одоо энэ баяр наадам тэмдэглэж байгаа баг хамт олонд бас одоо сайхан байна. За тэгье. За энэ 5 60 жилийнхаа тэмдэглэж байгаа сайхан өргөн цар өрөөтэй сайхан гоё тэмдэглэж байна. Энэ хамт олонд бүгдэнд нь баярын сайхан мэнд хүргье. Тэгээд бүгдээрээ сайхан дин судад сайхан наадарай. За гэж хэлье. За баярлалаа амжилт. За баярлалаа. Амгийн таван толгой уцаад хампаа усан байгуулагдсны жаргал хурайсан 60 жилийн ам баяр цэнгэл наадмын самбудын дунд насны төрөө магнан амгийн мандалава сумын уяач нямхүүгийн дөм баярын ойсонхаар төрөө магнан дурдж Бүтуамгийн бүрэн сумын уя Цэрэн Бонцгийн дашнамын ойсонхаар аман хүзүүн дурдж өмнө говийн цогццын сумын алдар туяач мөнхө төвшингийн төгөлдрийн ойсонхаар гурваар хурдалж өмнө говийн хамбагд сумын уяач Батүлцгийн Наранбаатрын ойсон хар дөрвөөр хурдалж Доронтой аймгийн цагаан аваа сумын залууяач Нацаг доржийн баяр сайхны ойсонхаар таваар хурдалсан инээ сайхан хурдан хөлгүүдийг нь хатан жимбэг сонсондогта тагдаа намын шандасараа хангертиг хүчаардагдаад хүчрхэгдэрвэн төраагараа газрын гөрсийг агдландагдж хүн болгоны баярын магнаа тэнэлгсэн унгаа гэжбрэ биндэ шингэсэн ухаадаг ашаан эзэндээ нэнсэн удам Монголын удамтай хурдан хөлгүүдтэй цус дэлбэж хурдан хүчийг инжигдрүүлсэн сонгол сайхан хурдан хөлгүүд нь Асрын өмнөнгүй алан наадамчдын хаанд эрднийдээ талтан мөнгө хүрдэм таадуудыг зүйлгэж хариг цагаараа мэлалгуудан алтар цадаанд дуусан бат өдөр хурдан сайхан хөлгүүдээ. За энэ хөө өмнө аймгийн цогцлын сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн Монгол Улсын хөдөлмөрийн авьяаны удаан тугийн одонтой орон нутгийн өмчөд 5 7 компани төвөгт 60 жилийн өмбөр цэнгэл наадмын сонгол дунд насны эмэрдийн уралдаан төрүүлж яригдсан хурдан хөлгүүдийн алдар цолыг Говьалтай аймгийн Шаргал сумын угуул Монгол Улсын эмэр цоллооч Хүрлбаатар айлхан сонирдуулж за нутгийн удирдлагууд болон 5 7 уурхаан удирдлагууд гээд энэ хоёр цэнгэл наадмыг гардан зохион байгуулагчид сонгол дунд насны эмэрдийн уралдаан төрүүлж яригдсан хурдан хөлгүүдийн бай шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. За сонгол насны эмэрд гарааныхаа зурхаагаас эрэг хэлбэлэн болсон байгааг үзэгч та охин дэлдэн харж байна. За хорж идөө 5 7 уурхаа үйлч өгсөний 60 жилийн өмбөр цэнгэл наадмын хурдан сонгол насны эмэр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж өмнө аймгийн хамбогд сумын бай төмөр мөнхийн насны нэмрэлийн хурдан бардааг төмөр мөнхийн насан буянгийн хэрэгэд одоо ах トゥ хоёрын даг хамгийн наадлаар нь хөшөөлөс хийгээ гарч ирж байгаа харагдаж байна. Тэр дунд алт нь одоо сайхан шаргадаг өмнө аймгийн зохицлын сумын инквирийн ач хоёрын хурдан шаргадаг мөн одоо гарч ирсэн учраас
За ингээд одоо энэ өдрийн бэр зангал нааданд ах トゥ хоёрын хурдан бордог хэр даг хоёр одоо хамгийн наадлаар нь хошуудаад гарсан. Их насны мөрдийн уралдаанд мөн л одоо бормор хэрмөр ер нь үзүүр авч гарч иж одоо уралдаад байсан. Тэр хийн дээр одоо сайхан алаг даагныг гараад ирсэн уушааж байгаа. Тэр хамбогд сумын цэдэн нурмын сайхан дэлгэрийн хурдан алаг дааг гарч ирсэн байгаа бол за энэ өдрийн бэр зангал наадмын ирээдүйн өмнө сонгомлог насны мөрдийн уралдааны өнгөний хоёр дааг нь за чухмал хөө одоо нэг эвшээлгэд тавьсан номнаас эрчиж гарсан сум шиг хоёр одоо гарч ирээд одоо өдөлсөн өнгөн дээрээ Өвөрхөн аймгийн Баян улсмын аймгийн алдарт үе Чулуугийн лав гэж үе унаган адуу бол Хөвсгөл аймгийн дараалан сумын Дугур сүрэнгийн эрдэнэ даваагийн хурдан хардааг нь гараад ирсэн байна. За ам хөтгөн дээр Өвөрхөн аймгийн Таргит сумын аймгийн алдарт үе Багаанбаатарын нохой цагааны унаган адуу Өмнөг аймгийн Хамбогд сумын Эрдэнэ төгсгийн ууган бэрийн хурдан Өсгий цагаан зээрдээ гарч ирсэн байна. За өөрийн хангаан нутгаас ирсэн хоёр даа энэ өдрийн бэр зангал наадмыг өнгөлөө сайхан гараад ирсэн уушааж байгаа үзэгч та охин долтон харж байгаа. За өнгөн дээрх нь саран дэвсгэртэй задгай үйлэн намагта хурдан хар бор дааг бол одоо Өвөрхөн аймгийн Баян улсмын аймгийн алдарт үе Чулуугийн лав гэж үйж ордлож байгаа. Өөрийнх нь унаган адуу бол Харайлан сумын уяа Дугур сүрэнгийн эрдэнэ даваагийн хурдан хардаага. Чулуугийн лав гэж яв гэдэг залуу 2 жилийн өмнө унган бор даага Говшинкийн дан шиг өрийн наадманд хайрагдуулаад Дахгүрийгаар энэ даван дээр цогцтой сум үүсгэн байгуулагсны 100 жилийн өмнө зангал наадманд мөн одоо хайрагдуулж байсан юм одоо дүүхтэй. За 3 дээр нэг сайхан хээр даграа нийлсэн. Дундгой аймгийн дэлгэр зөвцмийн аймгийн алдарт яаш Мөнгөсрүүлэн Мямсухын уяалгын даруулж байгаа Ховд аймгийн Булган сумын аймгийн алдарт яаш Хишгээгийн хасардны хурдан халтар дааг одоо Өвөрхөн хоёр дааган дээр нийллээ. За 3 даагны хооронд бол одоо арга байхгүй нэг галтайхан шуухан уралдаан гэж одоо гарч байгаа. Хөвсгөл аймгийн дараалан сумын Дугур сүрэнгийн эрдэнэ даваагийн хурдан хардааг нь өнгөн дээр. За ам хөтгөн дээр Өвөрхөн аймгийн Таргит сумын аймгийн алдарт яаш Багаанбаатарын нохой цагааны унаган адуу болох нохой цагаан алдартын өөрийнх нь уйж ордуулж байгаа. Өвөрхөн Өмнөг аймгийн Хамбогд сумын Эрдэнэ төгсгийн ууган бэрийн зээрдээ гарч ирсэн бол Дундгой аймгийн дэлгэр зөвцмийн аймгийн алдарт яаш Мөнгөсрүүлэн Мямсухын уяалгын харуулж байгаа Ховд аймгийн Булган сумын аймгийн алдарт яаш Хишгээгийн хасардны хурдан алдарт ам хөтгөр орж иж байгаа үзэгч та охин дэлгэн гарч байна. За хөтгөрийн 3 дааг одоо жаахан сэргэн болсон өнгөн дээр юм бол одоо 13 номертой мөрдсөн хурдан хар бурдааг одоо өршилж уралдаад байгаа 13 настай Нэргүн Уянбат гэдэг үгэд одоо онжордлуулж байна. За арын хэдэн даагных нь өнгөн дээр аймгийн алдарт яа цог нэмхийн номын эрдний уяалгын харуулж байгаа Өмнөг аймгийн цогцтой сумын уяаж Сугрын толго хуугийн хурдан хардааг гараад ирсэн уушааж байгаа харагдаж байна. За Өмнөг аймгийн Хамбогд сумын Цэдэн нурмын сайхан дэлгэрийн хурдан алаг дааг мөн одоо гарч ирсэн. Алаг даагны зөв талд нь босгод дарсан саххан хариулахын намагтай хурдан хэр дааг гараад ирсэн байгаа. За энэ бол одоо Дундгой аймгийн Хулд сумын аймгийн алдарт үе Болдбаатарын дэштөрчийн хурдан хэр дааг одоо гарч ирсэн байна. Болдбаатарын дэштөрчийн унаган хурдан хэр даагыг түүний дөрсөн аймгийн алдарт үе Болдбаатарын Балдан дөрж уяасалгын даруулсан Өмнөг аймгийн Ноён сумын Бадрагийн Нөмрбаатарын хурдан хэр дааг гараад ирсэн уушааж байгаа харагдаж байна. Энэ хэдэн даагны тэр хийн дээр ногоон зэжнэтэй сайхан зэр талцсан дааг гараад ирсэн. За Өмнөг аймгийн Баян овоо сумын Цэдэнгийн эрдэнэ цогтын хурдан зэр даагаас одоо гарч ирсэн байна. Цэдэнгийн эрдэнэ цогийн зэр гэдэг дааг байна. Ташаан дулгаан хавтгаан дээр ширээтэй чонд намагтай хурдан зэр талцсан дааг засмал үлтэй зэр талцсан дааг Өмнөг аймгийн Хамбогд сумын Морин спорт уяалтын холбооны дэргөө аймгийн алдарт үеаш Мегмарын хашваатын хурдан зэр талцсан даагийг Дундгой аймгийн Луус сумын угууд Өмнөг аймгийн Хамбогд сумын Харьяа сумын алдарт үеаш Нэргүн мөнх эрдэнэ уяалгын даруулсан мөн одоо энэ 5 дааган дундалд гараад ирсэн уушааж байгаа харагдаж байна. За өнгөн дээр юм бол одоо Өмнөг аймгийн Зогцын сумын уяаж Сугрын толго хуугийн хурдан хардааг одоо гараад ирсэн уушааж байгаа. Толго хуугийн хурдан хардаагийг Өмнөг аймгийн Баян овоо сумын аймгийн алдарт үеаш цог нэмхийн номын эрдэнэ уяалгын харуулж байгаа бол тэр цаадлаар нь загсан намагтай хурдан зэр дааг орж ирлээ. За энэ бол одоо Өмнөг аймгийн Цогцтой сумын уяа Зоригтын жаргал хоёрын хурдан зэр талцсан дааг орж ирлээ. Аймгийн алдарт үеаш Мөнхбаатарын Баатар уяалгын харуулж байгаа хурдан халцсан дааг орж ирсэн. За ингээд хурдан даагны уралдааны энэ хэдэн даагныхаа өнгөн дээр ингээд Өмнөг аймгийн Цогцтой сумын аймгийн алдарт үеаш Мөнхбаатарын Баатарын уяалгын харуулж байгаа Өмнөг аймгийн Цогцтой сумын уяа Зоригтын жаргал хоёрын хурдан зэр талцсан дааг гарч ирлээ. Орнод аймгийн Цагаан овоо сумын аймгийн алдарт үеаш Нацаг дөржин мэр сайхны унаган адуу байгаа. За Мөнхбаатарын Баатар гэдэг уяаж бол одоо их насны эмэр дөрүүлэгсэн дааг дөрүүлэгсэн. За ер нь одоо нас болгонд л одтой сайхан наадаж байна да. Олон сайхан одоо хэрэг үрдэж байна. Энэ өдөр бол одоо хурдан зэр талцсан дааг нь үзүүрийн хэдэн даагны хар тал дээр буюу 3 дээр гараад ирсэн уушааж байгаа. За өнгөний 2 даагийг одоо сайхан харуулхад Өвөрхөн аймгийн Баян улсмын аймгийн алдарт үе Чулуугийн лав гэж унаган адуу Ховж алдартын хойж орлуулж байгаа Хөвсгөл аймгийн дараалан сумын Дугур сүрэнгийн эрдэнэ даваагийн хурдан хар бор дааг нь өнгөрсөн хэвээрээ гарсан цагаасаа эхэл сайхан өнгөж уралдаж байна. За ам хөтгөн дээр яваад ба засмал дэлтэй биерэн зүйлтэй хурдан алтар хэр дааг чинь аль хэзээний бас одоо сайхан морин дэвтэй болсон дааг байна. Энэ бол Ховд аймгийн Булган сумын аймгийн алдарт үе Хишгээгийн хасардны хурдан алтар даага Дундгой аймгийн Дэлгэр зөвцмийн аймгийн алдарт үе Мөнгөсрүүлэн Мямсуг уяалгын даруулж байгаа Өвөрхөн аймгийн Дангагийн Молдбаатар гэдэг үний хатуун зүргийн өгшил ордог хурдан алтар даагийг 13 настай Балжин нэмийн Бадан зэрэг гэдэг үгэд одоо онжордлуулж байгаа юм байна. За хар бор даагийг бол одоо 13 номертой мөрдсөн
Хурдан Бардаагийг 13 настай Нэргүн Оюнбат гэдэг үгэд одоо унжирдлуулж байгаа. За ингээд энэ өдрийн бэр зингэл наадмын ирээдүйн өмнөх сонгол багнаас нэмэрдийн уралдааны хөнгөний 2 дагуул одоо арийнхаа дагнуудаас жаахан зэрэгхэн болсон байгаа. Хоймор сайхан нутаг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Дуусрангийн Эрдэнэ даваагийн хар бурдааг нь хөнгөн дээр за 3 дээр одоо нүдтэй згсэн намагтай Дорнод аймгийн Цагаан овоо сумын Нацаг дурчин бэр сайхны унаган адуу болго Өмнөг аймгийн Цогццын сумын хамгийн алдарт бияж Мөнхбаярын Баатарын уяа солигын даруулж байгаа. Цогццын сумын зөрөгтийн жаргал баярын зээл даг орж ирсэн. За Хайргийн дөрөвдөр Өмнөг аймгийн Баян овоо сумын Цэдэнгийн Эрдэнэ цогийн хурдан зээл талцсан даг орж ирлээ. Аймгийн алдарт бияж Хамглан Баатарын Эрдэнэ жаргал уяа солигын даруулж байгаа. Хан хонгорын дүмэн адууны баяр зингэл наадам төрүүлсэн юм одоо хурдан даг байгаа. За араас одоо энэ Өмнөг аймгийн Хамбогд сумын аймгийн алдарт бияж Ургагийн нэхэтийн унган Ланзан намхтай алагдаг орж ирсэн Хамбогд сумын Цэдэн дөрвийн сайхан дэлгэрийн хурдан алагдаага. Сумынхан бэр зингэл наадамд хайрыг дурдсан 58 номерт амарсан Цэдэн дөрвийн сайхан дэлгэрийн хурдан алагдаагийн өдрийн бэр зингэл наадмын хурдан дагны уралдааны цээжний хэдэн дагаа дээр нийлсэн 10 настай одлон мэрийн амар уйсгалан гэдэг үгэд одоо унжирдлуулж байгаа. За Дундуу аймгийн Луус сумын угуул Өмнөг аймгийн Хамбогд сумын Ариад сумын алдарт бияж Нэргүн Мөнхөртний уяалгыг наруулж байгаа. Хамбогд сумын аймгийн алдарт бияж Мягмарын Хашбаатарын өөрийн унган хурдан зээл талцаандаа сумынхан бэр зингэл наадам аман хүзүүн дурталчаад ирсэн давхар яны даагвага. За урд талд нь Өмнөг аймгийн Цогццын сумын уяаж Тулг хүүгийн хурдан хар даагийг Өмнөг аймгийн Баян овоо сумын аймгийн алдарт бияж Цог нэмхийн Номин Эрдэнэ уяа солигын даруулсан. За дэлгэсний харагдаж байгаа 2 даагны наад алдан нутаа гараад ирсэн уншиж байгаа үзэгч та охин одоо дэлгэн харж байна. За Цэдэн дөрвийн сайхан дэлгэрийн хурдан алаг даагийг бол одоо аймгийн алдарт бияж Батцангидийн Октон баяр уяа солигын нутаад харуулж байгаа юм байна. За энэ хэдэн даагны хамгийн заа талд нь Өмнөг аймгийн Баян овоо сумын Цэдэнгийн Эрдэнэ цогийн хурдан зээл талцсан дааг одоо гарч ирсэн. Төв аймгийн бүрэн сумын Монгол улсын мандаа Хүрэл Баатарын улам мөрөнхийн Адуун сүргийн эцэгтэй юм одоо хурдан халдсандааг энэ дөрвөн даагныхаа хамгийн ард талд нь урьдаад байна. За Тулг хүүгийн хурдан хардааг Үзүүрийн 3 даагных нь одоо наад талд нь за дунд талд нь бол одоо Өмнөг аймгийн Хамбогд сумын аймгийн алдарт бияж Мягмарын Хашбаатарын унаган хурдан халдсандааг нь сумынхан бэр наадамд аман хүзүүн дурталчаад ирсэн давхар яны дааг байгаа. За мөн одоо Хамбогд сумын бэр зингэл наадамд хайрагдсан сайхан дэлгэрийн хурдан алагдааг арын хэдэн даагных нь өнгөн дээр тодмонлаа байл хавгийн сан дэлгийн унаган намагтай хурдан хайрдааг орж ирлээ. Өмнөг аймгийн Хүрмэн сумын Өлзий утгийн мөнгө жаргалын хурдан хайрдаагийг Дундуу аймгийн Хулц сумын аймгийн алдарт бияж Эрдэнэ жолооны сандаг сурган уяа солигын харуулсан байна. За 70 номертой Монгол улсын мандаа уяаж Гавьяат малчин Батөчрийн Зэнд Баатарын унаган хурдан онгор дааг орж ирсэн Дундуу аймгийн Луус сумын Гамбатын дэшнэмийн хурдан онгор даагийг Луус сумын алдарт бияж Мөнхбаярын намхай уяа солигын харуулж байгаа. Энэ наадлаар нь шар нэмнэтэй 8 номертой хурдан хайрдааг орж ирсэн Дундуу аймгийн Өлзий сумын Мөнхтрийн Ажиагийн хурдан хайрдааг байна. Цаадалт нь намхан инг сайхангаа өөрийн унаган хурдан хулдааг орж ирсэн байна. Хамгийн цаад талд нь Хурдан Бардааг нь өдөлж уралдаад байгаа Өврөн аймгийн Баян улсын аймгийн алдарт бияж Чулуу хүүгийн лавгжуугийн хурдан өсгий цай хурдандааг мөн одоо ороод ирсэн байна. Хамгийн ард талд нь морь дэргэнгүүд үзүүр авч байсан Өмнөг аймгийн Хамбогд сумын Төмөр мөнхийн насан буянгийн хурдан хээр даагус одоо байгаа харагдлаа. За энэ дунд талд яваад байгаа Сүрэгчингийн ягаан зэжмнэтэй 70 номертой хонгор даагуул одоо өнөөжид аймгийн бүсийн уралдаанд 3 харагдаж аймгийн наадмын 1 харагдсан. Дунд говийн зүүн бүс говь ухтаалд харагдсан. Өмнөг говийн төвийн бүсд харагдсан. Өмнөг говийн Хамбогдын бүсэд харагдсан. Өмнөг аймгийн бэр зингэл наадам мөн одоо харагдсан. Дорнод аймгийн Матад сумын Монгол улсын мандаа уяаж Гавьяат малчин Батөчрийн Зэнд Баатарын унаган адуу Дундуу аймгийн Луус сумын Мөнхбаярын намхайгийн учирдлуулж байгаа Гамбатын дэшнэмийн хурдан онгор даагаа. За ард дээр нь битүүн нэмнэтэй хээр дааг орж ирсэн Хамбогд сумын Төмөр мөнхийн насан буянгийн хурдан хээр дааг орж ирлээ. Түүний ард тал дээр нь Өмнөг аймгийн Мандаа сумын Сумьягийн Ажиаватын хурдан зээл талцсан даагаа сарн дэлгэрдээ туухай дамгтай зээл талцсан дааг мөн одоо орж ирсэн байна. За 7 номерт амарсан Өмнөг аймгийн Хүрмэн сумын Өлзий утгийн мөнгө жаргалын хурдан хээр дааг одоо энэ хамгийн ард талд нь сарагдаад огш байна. За ингээд өнгөний даагнуудыг одоо сайхан харуулгаад Өврөн аймгийн Баян улсын Чулуу хүүгийн лавгжуугийн хурдан халдсан дааг за Дундуугийн Луусын Гамбатын дэшнэмийн хурдан онгор дааг Чулуу хүүгийн лавгжуурийн өөрийн унаган задгай уйлан дамгтай хурдан зээл дааг хамгийн ард талд нь за энэ хамгийн наад талд нь шар нэмнэтэй Өмнөг Дундуу аймгийн Өлзий сумын Мөнхтрийн Ажиагийн хурдан хайр дааг байна. За намхан инг сайхангуу өөрийн унаган номон дамгтай хурдан хул даагнаас гараад ирсэн цаа талд нь Тулг хүүгийн хурдан хайр дааг байгаа. За Үзүүрийн 3 даагных нь ард тал дээр ногоон зэжмнэтэй хурдан цавдар халдсан дааг бас одоо гарч ирсэн. За энэ дэлгэсний харагдаж байгаа Өмнөг аймгийн Цогццын сумын аймгийн алдарт бияж намхан инг сайхны хурдан хул дааг гарч ирсэн. Улсын мэр зингэл наадамд 2013 онд дааг дөрүүлгэж байсан хүндээ Төв аймгийн 90 жилийн төвийн бүсэд мөн одоо даагаар гэдвэл Ховд аймагт улсын бүсийн уралдаанд бас хурдан хараацраг харагдуулж байсан. За намхан инг сайхан гэдэг үнтэй бол одоо юу ярих вэ? Ховь нутгийн зонгол нь бол одоо марга харахгүй одоо юм мадаггүй сайн уяаж бол намхан инг сайхан юм баг юм. За Өмнөг аймгийн Баян овоо сумын Цэдэнгийн Эрдэнэ цогийн хурдан зээл талцсан даа хамгийн ард талд нь 3 даагны за аймгийн алдарт бияж Хамглан Баатарын Эрдэнэ жаргал уяа солигын даруулдаг хан хонгорын дүмэн адуун дөрүүлсэн Дундуугийн Өлзийдийн Ажиагийн одоо хурдан хайр дааг өнгөн дээр нь Өмнөг аймгийн Хамбогд сумын аймгийн алдарт бияж Мягмарын Хашбаатарын хурдан халдсан даагийг сумын алдарт бияж Нэргүн Мөнхөртний уяа солигын даруулж байгаа. Нэргүн Мөнхөртний сонгомол дундад хар ураа хайрагдуулсан дааган насны мөрдийн уралдаанд зээл талцсан дааг бас одоо хайрагдуулж байсан. За энэ дэлгэсний харагдаж
мэдээж байгаа ланзан намхтай хурдан алагдааг бол Өмнөг аймгийн хам богд сумын уяж Сэдэн дургийн сайхан дэлгэрийн хурдан алагдаагаа. За хам богд сумын аймгийн алдарт уяж хургаагийн нэхэтийн унхан ланзан намхтай хурдан алгадаг сумынхан мэр зангал наадам хайрыг дурталчаад ирсэн дагвар яниадаг өнөөдөр 5 дулгай хувьцаат компани 50 жилийн өмөр зангал наадмын хурдан дагны уралдааны үзүүрийн хэдэн дагны ардтал дээр байгаа. За Өмнөг аймгийн Цогцлын сумын зоригтын жаргал хоёрын хурдан дээр талцсан дагыг мөнгө хоёрын Бутбаатар алдарт уйж хурдлуулж байгаа. За Будган алдарт бол одоо энэ алтан нутгийн дэвжэн дээр 5 дулгай хувьцаат компани 60 жилийн өмөр зангал наадамд олон сайхан айрыг дөрөвтэй одтой сайхан наадаж байна. Өнөөдөр хурдан халдсан даг нь ам хөдөлгөөн дээр гараад ирсэн уншиж байгаа бол за өнгөний хэр дагш өнөөдөр ер нь 10 жил ухаатаас агсар сайхан дөрүүлэх нэ. Ховд аймгийн Булган сумын аймгийн алдарт байж Хишгэгийн хасардны хурдан алтар дагыг Дундгой аймгийн Дэлгэр зөв сумын аймгийн алдарт байж Мөнхрүүлэн Мямцуг уяа залгын даруулж байна. За холын зуутай ховдын зэнкэр хязгаар Ховд аймгийн Булган сум гэдэг бол одоо торгуу төмний хөлгийн сайхан нутгаа. Эх орны алтан наран даригангийн алтан овооноос мандаж Баядаг өгдийн алтан овоон жаргадаг гэж тэр одоо Баядаг өгд бол одоо Ховд аймгийн Булган суманд байт юм байгаа юм. За ингээд аймгийн алдарт байж Хишгэгийн хасардны хурдан засмал дэлтээ зургийн варшиг хурдан алтар даг энэ өдрийн мэр зангал наадамд үзүүр дээр 10 жил ухаатаас агсар сайхан дөрүүлж байна. За 5 дулгай хувьцаат компани үүсгэн байгуулагсны 60 жилийн өмөр зангал наадам. За манай 13 настай Баялчин нэмийн мадам зэрэг гэдэг үгдэж ер нь одоо валай шиг ихтэй баг ч нэ. Эртхэн шүүхэн одоо 2 гараан өргөлөөд. За ингээ Хишгэгийн хасардны хурдан алтардаа дөрөв магна Өмнөг аймгийн Баян овоо сумын Сэдэнгийн Эрдэнэ зогийн хурдан халдсандаа ам хөзүүнд орж ирж байгаа сайхан дэлгэрийн ядагдаа 3-д орж ирж байна. За ингээ Сэдэнгийн Эрдэнэ зогийн халдсандаа ам хөзүү. За наадлаар нь Үлзийгийн мөнгөдрийн хадийг хэрдаа 3 хам богдны Мягмарын хашватрын халдсандаа 4 зоригтын жаргал хоёрын зээл халдсандаа хайргийн 5 дурдаа сайхан дэлгэрийн ядагдаа тэр бүхэн оронд одоо дайруулаад 6 Гамбатын дэшнэмийн хонгордааг 7 за Сумьягийн Эдийн баатрын зээл талцсан даг Мандагаас 8 Цогцлын сумын намхан их сайхны хурдан хулдаг 9 дурдж за Чулуугийн лавжгийн хурдан зээл даг нь 10 дурдах шиг боллоо. За сонгуулгын насны мөрдийн уралдаан гэдэг 10 байхгүй одоо ер нь галтайхан сайхан үзүүштэйхэн уралдааны гаргалаа да. Намайг Дундгой аймгийн сайн цансан бариад залуу явж буйнсхийн сайхан сэтгэлт гэдэг. Сонгомол дээд дөрөөсөн сонгомол даах дахиад сайхан төрүүллээ. За уяа солигын хэнгэж мэд харуулав. Дундгой аймгийн Дэлгэр цогцсон аймгийн алдарт байж Мөнгө саруулын бямсг ах маань уяа солигонд харуулсан. Ховд аймгийн Булган сумын яриад Хишгэгийн хас эрдэнэ ах тэ сайхан даах сайхан төрүүллээ. Энэ битүү даага анхныхаа шуурлагыг сонгож байгаа дээс. Энэ ихэн Өр хангай аймгийн 12 сумын Тангагийн Болдбаатар ахын адууны удамтайг үүдгээ эцэг нь асаах Болдаа хоёрын нэг цэвэр азрах байсан. Тэрний л гэлтэй. Аби хөнгөн нэг хаяасан яриад нэг сунаа алдарт байж Сэдэн гэрдэн цаг гэдэг юм байна. За хурдан зээр талцсан дагных нь удам өгшөд урд өмнөх амжилтын талаар. Хурд өмнөх амжилтын өмнө яасан хонгор төрүүлсэн. За нэг томатон яваа шүү дээ. Тэгээ нооны хэдэн харигдсан. За удам өгшлийн. Энэ эцэг нь бол нэг Монгол сэн мандаа байж нэг улмар нөхгүй. За хүрлээ улам. Тий. Уратав гэдэг газар нэгтэл. За би Дундгой аймгийн Үлзий сумын алдартай Адия гэж юм байна. За хурдан бугандаг өнөөдрийн баяр наадамд харигдлаа. Удам өгшил урд өмнөх амжилтын талаар. За энэ битүү дааг байгаамаа. Энэ жил анхны уралдаанаа хийж байна. Удам өгшлийн сайн мэдэхгүй байна. Энэ Дундгой аймгийн Үлзий сумын алдартай байж бол сайхан гэж дүүгийн даах. За. За баяргийн олон наадмаас харигдвар хүртээрээ. За баярлалаа. За ахынд өөрийгөө сайхан танилцуулаач. За тийшээ камерлаа орж байгаа. Намайг Батмөнхийн Нарансуух гэдэг. Би 11 настай. Хаан сургууль сурдаг үлээ? Эрдмийн далайн сургууль 1-р аймагт. Аймагт сурдаг. За өнөө жил одоо хэдэн удаа хайргитрүүнд хурдлаад байна вэ? Цагаан омонд очиж алга өргөдөг төрүүлсэн. Тэгээд одоо энд яг гурвал. За. Ахынд нөгөө морь унах нь ер нь юун сайхан байдаг юм бэ? Гоё. Гоё юу? Хайргидах хэрэг. Маш гоё. За битээр одоо олон наадамд таарлаа ингээд. Ахынд олон наадмаас хайргитрүү хүртээрээ. За баярлалаа. За ингээд хурдан боолцох. Анаа зөрөгтийн жаргал иргэдээ би цогццоо самын онгон тэгээ энийг ягаад нийт одоо хамт олондоо 5 хувьцаат компанида нийт хамт олондоо уу уурхачтаа 60 жил ойн баярын мэндийг хүргье. За энэ одоо Доронтой цагаан сумын баяр сайхан гэж хүнээс очсон. Одоо тэгээ уяа сойлгын болохоор Мөнхөрийн Бодбаатар гэх манайх аймгийн алдарт үеч уяа сойлгын тааруулж хортлоллоо. Сайхан байна баяртай. Намайг Нэргөө Мөнхөр гэдэг Дундгой аймгийн Луусан Мариат Өмнөг аймгийн Хамбогд сумын хавгал. Халдсан дагаа маань Өмнөг аймгийн Хамбогд сумын аймгийн алдарт байсан. Мягмарын хашваатар. Ахын унган даагаагаа. Ахын өөрийн даагаагмаа. За өнөө жилийн хэд их давхруу яв хэд уралдсан бэ? Сумда
нэг амуу зүүчээ тэгэл хоёр дахь давхар руу гаруулж. Баяр наадмын сэтгэл, наадамчин зан олондоо баяр наадмын имжлэг нийт 5 толгойчудаас баяр наадмын имжлэгээ төвшүүлдэг. За энэ сайхан том ойр хийж байгаа 5 толгой хуурхайчтай бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. Сайхан зохион байгуулалттай гоё сайхан наадам болж байна. Бүгдэнд нь талархлаа, баярлалаа, сайхан байна. Үндэсний их баяр сэнгэл наадмын хурдан дагны уралдааны түрүү магнат Ховдоо аймгийн Мулган сумын хараад аймгийн алдар туяаш гიშгэгийн хасартны сартаа алдардаг. Өмөө нөгөө аймгийн Баянгова сумын хараад сумын алдар туяаш зэндэгийн эрдэн цогийн зайд гацсан. Өмөө нөгөө аймгийн зогццын сумын хараад сумын алдар туяаш бүх төрлийн ятягийн хайрдаг. Өмөө нөгөө аймгийн Хамбогд сумын хараад аймгийн алдар туяаж Гашбатрын зайд галзсан. Өмөө нөгөө аймгийн зогццын сумын хараад залууяас болж яруудын. Жаргал хоёрын зайд галзсан. Эцэн Чингис хааны ичид 8 шаргал гатэлэртэ дөрөв магнат нэртний буян Чингисэн. Өргөн уусан цаашинд мэрийн зогцоос төрсөн доосайхан чихэн дөр. Утган сууны гүний унгаан гал хийсүр отрушгүй ямаг амтны ангошгүй. Баяр зэнгли мандаас төрийн наадмын баясгалан болсон. Түбэн гахты төрүн дөртөхгүй уртан мянга гахты төрү магтахгүй уртан. Менцэн жолоо сонгонгуудээ. За энэ хөө өмнө аймгийн цогцлын сум үйлсгэн байгуулагчны түүхэн рүү алдар 102 жилийн Монгол Улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 5 толгой хувьцаат компани үйлсгэн байгуулагчны 60 жилийн өмбөр цэнгэл наадмын сонгуул уганасны мөрдийн уралдаан төрүүлж оригдсон хурдан хөлгөөдийн алдар цолыг айлтхан сонирхуулж байшингдээ гардуулан өгж өргөж байна. За сонгуул уганасны мөрдийн уралдааны түрүү магна Ховдын зуутай Ховдын зэнкэр хязгаар Ховд аймгийн Булган сумаас одоо тодорлоо. Аймгийн алдар туяаж гიშгэгийн хасартны хурдан алтардаа хурдалсан бол Өмнө аймгийн Баянгова сумын Цэдэнгийн эрдэнэ цогийн дээр татсандаа аман хөдөн суртал Дунд аймгийн Үлдээ сумын Мөнхтрийн эдгийн хэрдэг айргийн уруу турдаж Өмнө аймгийн Хамбогд сумын аймгийн алдар туяаж Мегмарын Гашбатрын хурдан дээр татсандаа айргийн дөрөв турдаж Өмнө аймгийн Зурцлын сумын уяаж Зоригтын жаргал хоёрын хурдан дээр татсандаа айргийн давтуус сурталлаа. За ингээд 5 толгой хувьцаат компани дүүг 60 жилийн өмбөр цэнгэл наадмын хүчит өхийн мэрэлдаанаас эрхэм үзэгч та бүхэн хүлээн авч үзсэн үү? За баруун төгс баруун талд хонгодлоо. Аймгийн чин гончиг сөрөнгө баруун талд наалаа. Тавла баруун талд наагаад мөхөн гүцэлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 5 толгой хувьцаат компани 60 жилийн он баяр наадмын Улс аймгийн алдар цолтой өчтөд 128 бүхэн барилдаанд Аранга аймгийн Готонц Мариад Жодоо барилдааны үндэсний шигшээ багийн тамирчин Ажны корпорацийн бүх Монгол улсын шин залууночин Батуйгийн гончиг сүрэн 7-5 төрүүллээ. Улс аймгийн давсан Мариад онцгой байлэрэн газрын аврагч спортоор Ажны корпорацийн бүх Монгол улсын авраг бүрвийн бүрэн төгс үзүүллээ. Сашин залуу бодгон ангалсан ачингийн барилдаан одоо даастай сайхан барилдаан үзүүлж ирнэ өнөөдрийн барилдаан төвөггүйхэн төрүүллээ. Сайн хоёр бүхэн тухайд одоо хоёулаан бас Ажны корпорацийн нэр дээрээс барилдадаг авраг начин хоёр одоо шалгарч үлдсэн сайхан барилдаан боллоо. Аймгийн алдар цолтой өчигдөр 128 бүхэн барилдаанд 7-5 төрүүлсэн Ажны корпорацийн бүх Монгол улсын эчин Батуйгийн гончиг сүрэнгийн шагандыг Өмнө аймгийн цогтвол самын огууд Монгол улсын хурлын гишүүн Ринцэн Мэмбийн сэдэд орж шагандыг гардуулж баяр хүргэж байна. За үзүүр бүх Монгол улсын авраг бүрвийн бүрэн төгсийн шагандыг Өмнө аймгийн Улаанбаатар нутгийн зөвлөлийн дарга Монгол улсын тодорхондоо уяач Даштембэрдийн Батэрдэн шагандыг гардуулж баяр хүргэж байна. Та төрөө үхийн бай шаганд 30 сая төгрөг 60 сая төгрөг үзүүр үхийн бай 30 сая төгрөгийн бай шагандуудыг одоо гардуулан өгч байна. Заман улс аймгийн алдар цолтой өчт үхийн барилдаанд бас амжилттай сайн барилдаж их шүүгийн дөрөв шилгарч үлдсэн улсын зан одоо баяр улсын арцаг Бямдоржийн төвшин төгс нарын шагандыг мөн гардуулан өглөө. Өмнө аймгийн цогцлын сумын засаг дарга Бат төвшин 5 толгой хувьцаат компани заграл отхон баяр нар шагандыг гардуулж баяр хүргэлээ. За 5 толгой хувьцаат компани түүхт 60 жилийн цогцлын сумын үйлсгэн байгуулагчид 102 жилийн баяр наадам мөргөн төлөв сайхан зохион байгуулагдлаа. За хурдан мөрний комисс Мэнд амар даргатай комиссын хөтөлбөр 6 насны ангилалд
6 насны 9 ангилалд нийт 340 орчим адуу бүртгэж урд уучаас өрлөө. За үүнээс зурхаад авч бол 292 адуу оролцсон байна. Нийт 8 аймгийн 23 сумын хурдан морь морд ирж оролцжээ. Тус баяр наадмаар бол Минд амар даргатай ажлаас комисс байгуулагдаад ажиллалаа. За юунд цогцсон сумын засаг даргын тамгын газрын бие бүрэлдэхүүн, тамдлогын хувьцаат компани бие бүрэлдэхүүн, дотоодын 810 дугаар сэргийн ангийн бие бүрэлдэхүүн, мөн замын цагдаагийн бие бүрэлдэхүүн гэдэг ажлын гарч ажиллалаа. Цогцсон сумын ард иргэд тамдлогын хувьцаат компани үе үеийн ахмад уурхаачид одоо ажиллаж буй уурхаач та бүгдээ энэ баяр наадмын мэндийг төвшүүлье. Та бүгд сайхан наадаарай. За энэ хөөрхөн үзэгчтэй охиндээ Төмний студийн уран бүтээл чамт олон Өмнөв аймгийн зохицолтын сумнан зохион байгуулагдсан. За Монгол улсын Алтан гадс одон нэмдэг зохицолтын сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн Монгол улсын хөдөлмөрийн авьяаны улаан дугийн одонт орон нутгийн өмчөд 5 толгой хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн омбер цангал наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн төлөвлөлөө. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. За энэ одоо Монгол улсын ууган сайхан уурхаан хаан 60 жилийн түүхэн өхөөг тэмдэглэж байгаа үеийн одоо сайхан уурхаачдаа энэ баяр цангал наадмын баярын мэндийг дахин дэвшүүлж эрүүлэн сарвал сайхан бүхний дээдийг үеийн одоо олон арван сайхан уурхаачдаа хүргэж энэхүү нэвтрүүлгэн шаргаая.